Сайн байцгаана уу? Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Дөрөв урилга нэвтрүүлэг 2015 оны хамгийн анхны дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Тийм ээ, шинэ оныг сайхан гарлаа. Өнгөрсөн оны хамгийн сүүлийн дугаар дээр зочдынхоо тухай сануулж ирсэн да тийм ээ. Тэгсэн чинь бас энэ 2015 оны хамгийн ихний дугаараа Ухаан зай гэж охиныхоо бас амжилтаар эхлэе гэж бодлоо. Ухаан зайгийн маань ээж утастад дөрөв урилгынхандаа баярлалаа. Миний охин энэ цагийн Игэл Баатрын нэгээр тодорсон гэж хэлсэн. Мөн Микогийн Эко хүүхэд уян шиг манаас оны шилдэг хүүхэд болсон. Шилдэг хүүхэд бол шагналж ирсэн. Тэгээ ер нь зочид ингээд их сайн сайхан явна. Бидэнд бас их сайхан уран болдго юм аа. Манай нэвтрүүлэгт орж хаад бид нэр Ухаан зайгийн тухай чи чин Баатар юм биш үү гэж хэлсэн. Тэр үг их гоё бэлгшээлтэй үгээж манай охин үнэхээр Баатар болсон гэж их баяр хаталтайгаар ээж нь ярьсан шүү. Тэрийг бас хамт олонтойгоо хуваалцъя. Тэр дөрөв урилга нэвтрүүлгийн шинэ оны цоошин дугаарыг эхлүүлж бас бидэнд айдуугаа өргөхөөр хүрэлцэн ирсэн Mongolian Cover Group-ийн бас шинэ үеийн дуучин залуусынхаа одоо мэдлэгийг үзэгчдийн хамтаа хүлээн аван үзээд зочдтой урьцгаая. За. Урсан гэдэг үлэгээр домгийн мөнхийн усыг хүртсэнч үзэгслэнд чамтайгаа учраагүй болохоор үрд би амьд яваад шахсан билээ. Үрд би амьд яваад шахсан билээ. Туслах нулимс ч юм уу зүудэн ирэх уянх ч юм уу цэжнээ дэдголох хайр мэ цэнгэг мөнхийн ус ч юм уу үлэгээр домгийн мөнхийн усыг хүртсэнч үзэгслэнд чамтайгаа учраагүй болохоор үрд би амьд яваад шахсан билээ. Үрд би амьд яваад шахсан билээ. Аршааны чимээ нэгэн зууны аниртай нэгэнт чамайгаа би онсноо нэгэн насны жаргалтай үлэгээр домгийн мөнхийн усыг хүртсэнч үзэгслэнд чамтайгаа учраагүй болохоор үрд би амьд яваад шахсан билээ. 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 Баярлалаа. Тэгэхээр бас бидэнд зориулж үзэгчдэд зориулж мэдсэн довдондоо маш их баярлалаа. Ер нь дөрөв урилга нэвтрүүлгийн маань түүхэнд яг энэ салбраас тийм энэ төрлөөс өргөдөж байгаагүй нэгэн зочин бас мундаг Монголын ард түмний нэлээд олон хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн юм залууг өрсөн байгаа. Тэр хин бэ гэхээр олон улсын хэмжээний мастер. За Монголын бас дээд лигийн тэргүүн тоглогч их баярыг өрсөн байгаа. Саксумгийн төлөөлөл болгож ингээд хамтдаа угтаа авцгаая. За. Сайн байна уу? Шинэ оны
сайхан. Нэр бишээ манай дөрөв урилгад сагсчин орж байгаа юм. Тийм. Тэр анхны бас нэг их гоё шинэ салбарыг нээчлээ шүү дээ. Сагсчин мэдээж өндөр байна байх л гэж бодчихлаа. Намхан сагсчин ер нь ховор байхаа. Тоглож байгаа байрал маань холбоон тоглогчийн байралтай байдаг. Гэтэ мэдээж яг заавал юу гэх өндөр байх албагүй те. Намхан тоглогч хүмүүс яаж тоглож болохыг ингээл одоо зөндөө тоглогч нарыг Монголынх болов NBA те дэлхийн том тэмцээнд тоглогч нар харуулж идэг. Ямар бол бас ур чадвар тэгээд бас нэг багтаага ойлголцох тэр ухаантай тоглох ч юм уу те. Тэр талаараа тоглож байвал тэгээд ер нь бол тоглож болно. Тэгээд эднээс заавал нэг намхан байлаа гэж тоглохгүй. Намхан гэж хэлж байгаа. Та намхан биш юм байна. Угаасаа бидний сайн мэдих Аллен Айверсон гэдэг загсч тий. тийм өндөр биш шүү дээ. Гэхдээ дэлхийд маш гайхалтай тоглогч байдаг те. Их баяр гэж хүний хувьд одоо сагсан бүх сонирхдаг хүмүүс бол сайн мэдж байгаа. Гэр бүлийн хүн нь өөрөө бас сагсан бүгийн спортын хүн байгаа. Тийм бүр ингээд сагсан бүгийн гэр бүл тэгээд одоо дээдлэгт тоглодог. Одоо ч өөрөө тоглож байгаа. Өнөөдөр өөрөө бас тоглолттой байгаа. Тэгэхээр таны хувьд одоо сагсчдын гэр бүлийн амьдрал ер нь ямар хөө байдаг вэ? Сагсчдын гэр бүл гэхээр хүмүүс бас их тэгж боддог байхaltaй гэсэн юм шиг. Ер нь зүгээр энгийн л байдаг л гэр бүл. Тэ. Мэдээж сагсныхаа талаар тэ чи ингэж тоглохгүй, эрийгээ тэхгүй ч гэдэг юм уу. Хоорондоо бие нэ тэр юм ярих юм бол бас мэдээж байдаг. Тэгээс бол энгийн л юм. Хоёр гадаадын одоо шинэ NBA-ийн багуудаас нэг багийг дэмжих үү? Нэг бол хоорондоо бас өөр баг дэмжих үү? Тэгээд нэг тийм айхтар тэр дэмждэг шүү дээ. Тийм үү? Тийм нэг айхтар. Мэдээж яг мундаг сайн тоглогч нарын тоглолтыг харах үзэх дуртай. Тэ. Тэндээс бас би бас өөрөө суралцдаг тий. Бас хараа суралцдаг юмнууд. Тэрнээс бол яг тэр багийг энд багийг бас бүр айхтар дэмждэг юм бол байхгүй. Гэр бүлийн хоёр нэг салбарт байхад сайхан юм байдаг. Бас хэцүү юм байдаг тийм ээ. Сайхан юм мэдээж их сайхан биений дэмжин, санаа оноо нэг байна. Хэцүү юм нэгээ бас зарим нэг хүлэн зөвшөөрдөггүй ч юм уу тийм ээ. Хоорондоо бас нэг өрсөлдөх ч юм уу. Тэгэхээр та хоёрын жишээлбэл одоо эхнэрийн чинь тоглолцын одоо онцлогч гэдэг юм уу? Эсвэл их гоё сайхан ч юм уу? Эсвэл одоо юу гэдгийг эхнэр чинь зөрүүлээд нөхөртөө хэлэх тийм сагсан бөмбөгийн тухай яриа хэр хөрөнгөний. За ер нь байна ярина. Тийм манай эхнэр болохоор битээч ерөнхийдөө бол ижил байрлалын тоглогч нар баггүй. Тэгээ бас хоёул бөмбөг авдаг бас багтаага холбоон тоглогч байрлалаар байдаг тоглолт учраас ерөнхийдөө яг би нэг шүүмжлэх тийм юм гардаг. Санаа оноо хэлэх. Тэгээ санаа оноо хэлдэг, авдаг. Тэгэл зарим үедээ үгүй гэхэд хоёул бас сүрдэгч тал байгаа. Бас тэрнээс маргаад авчих юм бас байдаг. Эхнэрийгээ одоо нүднээс талд нэг магтъя л да. Эхнэрий чи одоо директор холбоон тоглогч хийгээд ингэ байж хата хэр их одоо багтаа амжилт авчирдгийг, хэр их одоо үүрэгтэй байдгийг, хэр сайн тоглогч вэ гэдэг багтал та тий. Манай эхнэр маань бол спортын мастер. Тэр бол багшийн удирдлагын дор маш олон жил тоглосон. Одоо ч гэсэн бас тоглож байгаа. Ямарваа нэг багийг авч явахдаа тэр айгу мундаг тэр багаа удирдах чаддаг. Жишээ нь Худалдаа хөгжлийн банкнд саяхан хүртэл ажиллаж байсан. Худалдаа хөгжлийн банк одоо анх миний мэдж байгаагаар анх орсноос хойш за эхлээд 4 дуурайнд орсон. За тэгээд түүнээс хойш одоо бараг 2003 4 онд орсон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш одоо эмэгтэй баг нь бол дандаа дөрвөлж байсан. Тэгээд өөрөө одоо амжилт гэдэг медаль зэрэг зөвлөж бас зөндөө бас надаас их байгаа баг. Хоёр тэгээд сагсан бөмбөгтэй холбогдсноос хойш ингээ хоорондоо холбогдчихв. Тий. Тэгвэл сагсан бөмбөгч бас та хоёрын амьдрал тий хамгийн чухал юм байна. Тэгэхээр их баяр мастрыг орж ирсэн болохоор угаасаа Монголын сагсан бөмбөгийн хөгжил гэдэг зүйлийн талаар бол асахгүй байж болохгүй л дээ. Угаасаа та бол бүр хамгийн нэлээд ахмад тоглогчтой орно тийм ээ. Тэгэхээр бас одоо хүртэл тоглож байгаа дээдлэгт. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хараад байхад бас Монголын сагсан бөмбөгийн яг энэ салбарын хөгжил нэлээд өндөр түвшинд гараад олон улсын одоо тавцанд хүртэл нэлээд гайгүй амжилтыг бол үзүүлээд тахшгүй байна л да. Тэгэхээр та бас энэ Монголын сагсан бөмбөг хэр сайн хөгжиж байгаа сүүлийн үеийн бас энэ хөгжлийн амжилтын талаар сонирхолтой. Би одоо дээдлэгт 14 дэх жилээ тоглож байна. Намайг анх орж ирэхэд мэдээж л үе сагсчд байдаг тийм. Тийм учраас үе үедээ л одоо бүгдээрээ мундаг байдаг. Нэг тэрийг энийг энтэй харьцуулах гэдэг нь хүний хувьд бол хүмүүсийн хувьд бол тамирчдын хувьд бол надад их байхгүй байна. Сагсан бөмбөгийн хөгжил маань болохоор сүүлийн 3 жилийн дотор бол ерөнхийдөө маш их хурдтай хөгжиж байна. Аазтай гэхэд Монголын сагсан бөмбөг сая маш том бахархмаар амжилт үзүүлээд ирлээ. Эрэгтэйнч дээр, эмэгтэйнч дээр за өсвөрийнхэн маань ч гэсэн 3-3 зурагчдын дэлхийн аврагад яваад бас 5 дугаар байранд ороод ирэх жишээний маш их хурдтай хөжиж байгаа гэж бодож байна. Нөгөө бэлгүү маань энчэн дээр очиод тоглож байхдаа ярилцлага өгсөн байсан. Монголд бол одоо ингээд мэрэгжлийн тамирч юусе байдгүй.
Яг мэрэгжлийн төвшөнд бэлддэггүй тамирчтай. Бүгд өөрсдөө ингээд өглөө гараад ажилдаа яваад оройн ажиллаа 6 гэж тараад зааланд очиод 2 цаг бэлдээл. Тэгэл ингэж явдаг. Тэгээ 7 хоногтны 3 өдөр бэлдчих юм. Энэ бол мэрэгжлийн тамирчин бэлтгэл биш юм байна л да. Тэгэхээр Монголд бол мэрэгжлийн тамирчин биш байхад бид нэр ингээ Азад ингэж тоглож байна гэж бахархуулсан. А ер нь мэрэгжлийн тамирчин бэлдэх боломж Монголд ер нь хэр байдаг бол таны харж байгаа. Боломж байгаа. Гол нь санхүүгийн асуудал байна. Хамгийн том зүйл бол тийм. Энэ яг тэгэхээр нөгөө багийн смартфон өөрөө нөгөө олон хүмүүс ажилладаг те. Олон хүн бэлтгэлийг хийх учраас одоо хүний тоогоор одоо хангах одоо цалин мөнгөөс ахуулаач гэдэг юм уу. Маш хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр л жоохон бас асуудлыг шийдчихвэл мэдээж тэр тамирчин хүн өөрөө би овдоо би ч юм уу одоо цалинтай сарын цалин авдаг те ялгаа байхгүй ажил хийгээд явж байгаа юм шиг тэгээд бид нар бэлтгэлээ хийгээд өөр санаа зовхон байхгүй байж чадвал бүх боломжтой шөөч их амжилт гарах боломж байна. Миний мэдхийн хүүхэд байхад л Чарльз Барклey, Майкл Жордан гэж үзчихэд л нэмсэн чинь тэд маань алга болцсон яадсан ч айлаа зээ хөвшөрсөн уучирсан. Домог болцсон. Тэгэхээр их эрт ингээд хүмүүсээ гаргаад идэг салбар юм уу? Өөрийн чинь хувьд одоо жишээ нь хэдэн жил тоглох боломж байгаа? За миний хувьд мэдээж спорт бол өөрөө залуу хүний насны юм байдаг их хвчлээ. Тэгээд миний хувьд бол ер нь би нэг нуруунд бэртэл авсан байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо нэг олж тоглохгүй байгаа. Тэгээд тоглохоо болчихоор яах вэ? За тэгэл одоо мэдээж сакс бөмбөгдөө эргээл хов нэмрээ оруулна да. Дасгалжуулагч тий болно тийм ээ. Эсвэл баг тий өөрийн гэсэн багтаач болох юм уу? Бас бодсон юмнуудаас дасгалжуулагч ажил ер нь бол баг түрүүжлээс эхэлсэн тий. За түрүүжил би нэг дүү хүүхдүүд бас нэг завж үлээ боломжийнхаа юугаар бас хүүхдүүдийг секц дугуулсан хичээлүүлчихсэн. Тэгээд бас 5-3 хэлхээврууд бас өсвөрийн хүүхдүүдийг аваад бас дасгалжуулагчаар оролцоод ирсэн байна. Энэ жилдээ бол одоо би яг одоо хүүхдүүдтэй ажиллаж байна. Саналууд ирэх үү танд? Ирнэ. Эцэг эхчүүдийн хувьд бас нэг ийм асуудал байт юм бэлээ. Манай хүүхдүүдээ мэдхгүй нэг заал руу л явсан хүн тэр заал амьдрал нь биш. Заалаараа одоо тэгээ сагсаараа ямар хоолоо олж идэх юм уу энэ хүүхэд. Тэгээ хитрхи ингээ бүр донтоод гэрте байхасаа байхгүй хичээлээ хийхээсээ илүү нөгөө сагсаа өгөөд тий. Ингээ яваад идэг гэсэн шүүмжлэл тэгээд хүүхдээ гарахгүй байх, хориглох янз янзын юм л би эргэн тойрноос мэдэрдэг. Энэ дээр яг юу гэж боддөг юм бэ? Би бол явуулах л зүг гэж бодож байна. Би бол одоо өөрөө одоо 10 жилд байхдаа бас л тийм хөвгтэй. Би өглөө эрт одоо 8 хичээлт байхад би 7 цаг гэж гараад бас найзуудтайгаа одоо зааланд ороод шийдэл хийждэг гэсэн. Тэгэл 8 цагт хичээлдээ ороод хичээлээ тараад би спортын ордныхоо секцэнд дууланд бас очиж бэлтгэлээ хийгээл тэгэл тарж ирээл тэгэл дахиад оройн дахиад өөрөө зааланд сургуулийнхаа секц дууланд амрагдаад тэгээд сургуулийн секц дууланд дуусаад найзлуудтай зааланд болчихдог гэсэн. Бас энэ ч нөгөө хөдөлмөрлөл хийсэн байгаа юм л та. Тэгжээж мөн тэр амжилт үзүүлж байгаа. За эцэг эхчүүдээ санаж илтгэхэд бол спорт гэдэг маань өөрөө эрүүл мэндтэй чухал юм байдаг. Тийм учраас хүүхдэд мэдээж үнэхээр тэр заалд явъя гэж байгаа хүүхдүүд өөрийнхөө хамруулсан зөвлөх одоо тэр контраст трекч гэдэг юм уу юу ч гэдэг тийм ээ. Нөгөө тим юм хийж одоо баарс ав ч юм уу ингэж байснаас спортоор хичээлээ явуулсан дээр их л гэж бодож байна. Сая эрүүл мэнд тал руу нэлээд ярьлаа л да. Сагсан бөмбөг өөрөө багийн спорт хувийн хөгжилд яаж нөлөөлдөг? Төлөвшил яаж төлөвшдөг? Мэдээж хүнтэй харьцаж сурна. Багаар ажиллах тийм ээ. Одоо нэг нь хүнтэй хамтарч юм хийх ч юм уу. Одоо тэр тал дээр бол маш их хүнд өгдөг. Тэгээ монголчууд багийн спорт гэдэг юм уу? Ганцаарчлсан одоо бокс ч гэдэг юм уу, жудо ч гэдэг юм уу. Одоо энд бол сайн багийн спорт гэхээр одоо монголчууд хоорондоо эвдэж нэгдэж чаддгүй ч гэдэг юм уу. Ийм юм ярьдаг. Энэ дээр та яг багийн спортоор олон жил тоглосон үний үед ер нь юу гэж хэлэх вэ? Тэгээ багийн спортод муу биш байхгүй юу? Уг нь багийн спортоор тэрхий амиатад байт юм шиг. Бас тэгж бас болохгүй л дээ. Багийн спорт маань өөрөө нөгөө бид дээр дөрөвөөс нөгөө санхүүгийн асуудалтай байдаг учраас тэгээ нөгөө энэ маань хөгжихээр аюу хэцүү хүндрэлтэй дэмжлэг багтаа. Дэмжлэг гэдэг. Одоо яг сүүлийн үед бас аюугаа дэмжиж эхэлж байна л да. Тэгээ бид нар одоо би Монголын шгшээ хогд ингээд тоглож байхдаа бид нар заал шгшээ гадагш тэмцээнд явах гэж байна шүү дээ. Тэгэхэд заал олддгүй байсан бид нар. Үнэн нэрээ тийм бэлтгэл их заал байхгүй. Бүгд бүтэн Монголын шгшээ хог нь тийм заалгүй л байсан байхгүй юу? Тий таа одоо ч юу бас тиймэрхүү байгаад баг. Гэтэ хаас гайг болж байгаа. Тий гайг болж 2005 онд одоо лигийн тэргүүн тоглогч авсан. Тэгэхээр тэр хүн чи одоо ингээ өнөөдөр тоглож ийн хэр одоогоос 9 жилийн өмнө тэргүүн тоглож авчихсан. Тэр юу нь бол одоо ингээ тэр хооронд үе солигдсон байхгүй юу? Цагсчтэй. Тэр нэг юм хоёр үе солигдох үед хооронд бол та ингээ байгаад байгаа шиг надад харагдаад идэв. Тэгээс одоо баг 3 үйц гэж. Баг 3 үйц гэж магадгүй тий. Намайг орж ирэхэд одоо мундаг сагч ах нар маань тий шарв цанзах байна.
Төвшинбаяр, Отгонбаяр, Ганцогт за ингээд сагчид маань бүгдээрээ тоглож ирсэн. Тий. Тэгээ бас тэднэртэй тоглож ирсэн. Би амар азтай гэж боддог байхгүй. Тэднийг бас болохоос өмнө бас цуг ороод тоглоод явж ирсэн болохоор маш гоё. Тэднээс юм сурж ирсэн. За ингээд үз миний үе орж ирсэн. Одоо тэгээ миний үеэс бас цөөх хэдэн тоглож байгаа. Дахиад доороос гараад ирсэн байна. Баг тэр гарч ирсэн. Одоо дараагийн гэдэг нь одоо санчир бэлгүй өдөр маань байгаа шүү дээ. Тэгээд тэдний доороос хүртэл одоо дахиад гарч ирсэн. Одоо нөх хин Бямба энтер гэл те. Сайн залуучууд гарч ирж бүр одоо тий. Урлагийн салбарт алтан үе мөнгө үе гэж явдаг шиг. Алтан үеийнхэнтэй бас нэг хамт аваад үзсэн юм байна шүү дээ. Багийн спортын хүн өөрөө түрүүнд ярихдаа тэр бидний дунд байдаг хөвсцэн ойлголцыг бол үгүйсгэлээ шүү дээ. Тэр монголчууд багийн спортод амжилт гаргадаггүй учраас бие дэмждэггүй гэдгийг үгүйсгээд зөвхөн санхүү гэж ярьлаа. Өөр одоо энэ салбарын чинь үед санхүүгээс өөрөөр бол асуудал бол байхгүй гэж ойлгож байна юм уу? Санхүүгийн асуудал шийддэг гэдэг маань болохоор шигшээ баг маань одоо нөгөө цалинжаад тамирчнаа цалинжаад ирэхээр тэд нар чинь нөгөө заавал өөр ажил хийгээд яваад ах шаардлага байхгүй тий. Тэгээд нийгмийн даатгалал үл ялгаагүй цалин. Тийм болоод ирчвэл тэгээд заалны асуудал шийдэн. Заал асуудал шийдэх нь бас санхүүгаас санхүүтэй үжил заалны асуудал шийдэгдэж шүү дээ. Тэгэхээр яг тэрний асуудал гэж бодож байна миний хувьд бол. Би сагсан бөмбөгийг нэг сайн мэдгүй л дээ. Яг үнийг хэлэхэд ер нь бол сонирхдагчгүй. Гэхдээ ингээд яг зургатаар гарч ирдэг штэ дээдлийг ингээд тоглож гин. Тэгэхээр ингээд гадаад тоглогч нар айгүй их харагддаг байхгүй юу? Тэгэд энэ одоо орж ирэх нь зөв юм уу? Олноороо ингэж орж ирсэн байт юм. Зөв юм уу? Буруу юм уу? Гар нийлхүү туршлага солилцох юм байт юм уу? Яа тийм бол гадаад тоглогчдод маань ирж байгаа нь зөвлөдөө. Тэгжээж одоо манайхан бас хөгжиж байна тий. Одоо жишээ нь бид нар өмнө гадаад тоглогч нарт хэрвээ тоглодгүй байж байгаа тоглоход одоо бие барьдаг тий. Өдөр тоглохоос жоохон нэг имэдэгч байсан юм. Тиймэрхүү юм бас ажиглагддаг байсан. Одоо тэгэхэд ямар ч одоо харанд тий тамирчид ч байна уу? Ямар тамирчин байсан айх тийм ямар ч юу болцсон байгаа байхгүй юу? Нэлээд хэдэн жилийн өмнө манай монголчууд ч ингээд Азийн наадамд явбал хожил авдаггүй ерөөсөө. Тэг хожил авахын төлөө явдаг байсан. Тэ? Тэгдэг байсан. Ер нь бол шарвах энтрий чинь бас яг эд үедээ тоглож байхдаа Азийн наадамд хожил авах зорилготой энтер гэл ярьсан ярилцлага тэр ч гэсэн байдаг шүү дээ. Би тийг санаад Японтой нэг оргил та яриг урд гарч тоглоод нэг нилээн бүр ингээд явж байгаа нэг 2 оноогоор хожигдсан. Тий, тал оноогоор хожигдсан тий. Тэр үед бас хожил аваагүй байсан баг тий. Аваагүй. Тий. Тэр ах боломжнд тэр байсан байхгүй. Тий, тэр бас Хонконг байсан. Япон ч бүр айгүй сайн хөгжилтэй болсон шүү дээ. Яг дараа жил нь ихэд яг тэр багаараа Японд дэлхийн авралд орж ирсэн. Тэгээ бодохоор бас тал оноо хөгжижсэн. Юу вэ баг нэг цахаас нь шүүрээд алдсан. Ер нь бол ингээд дээд дор орж явсаар байжсэн. Хамгийн анхны хожил гэвэл Зүүн Азийн наадмаас бид нар Макаог яг хожиж анхны хожлыг бол авч ирсэн. Зүүн Азийн наадмаас. Азийн наадмаас болохоор 2006 онд Катар дооход Палестины багийг бид нар хожиж ирсэн. Хамгийн анхны бас хожил маань тийм Азийн наадмаас. Яг Азийн наадмаас. За тэгээд тэрнээс хойш яг дундуур нь ингээд энд бэлтгэл сургууль тэгээд бас би энэ дээр бас юм ярихад Солонгос тасгажуулагч Пак Сомгийн гэж багш ажиллаж байсан. Тэр үед бид нар одоо амьдралдаа би л хийж үзээгүй бэлтгэлээд тахад тэр хүн дээр хийж ирсэн. Тэр нь ямар бэлтгэл аа? Өглөө өдөр орой өдрийн 3 4 удаагийн бэлтгэл хийдэг тийм. Маш юм хүчтэй юм хурдтай тийм бэлтгэл хийдэг байсан. Айхтар шахуу ажилладаг. Заал нэг чанга ингээл дуграал загнаад байгаа юм шиг тэгээд яриад байдаг хүмүүс маш тийм тийм маш тийм зөрмөг тийм гэдэг. Тэр хүний бас буйнд бас Монголын сагс тэр хожлыг авч ирсэн тий. Тэгэхээр дараад нь одоо 2010 онд Гуанчжоугийн Азийн наадамд бас Монгол 2 баг хоцсон. Үзбекистаны багт бид нар өмнө яг тэр Катар дооход бид нар бараг 60 оноогоор хожиж ирсэн. Тэгэхээр бид нар 14 жилийн дараа 10 онд очиж тэр Үзбекистаныхаа багийг бид нар хожиж ирсэн. Тэрэн дээр одоо таа чинь их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Туркменстан, Үзбекистан гэсэн 2 багийг хожиж ирсэн баг. Тэгээд ахицгаараа л байна. Тэгээд одоо сая ингэж тий 14 оны сая юунд манайхан яа. Тий, сая бол үнэхээр сайн амжилттай байсан. Тий, шилдэг 8 эрэгтэй эмэгтэй хоёулаа үлдсэн. Нилээд олон багийг хожсон тий. Тэр Үзбекистаныг хожсон яг тэр тоглолтын сүүлийн мөчөөс таныг хуваалцсан. Одоо миний амьдралын бас хамгийн гоё тийм мартахгүй бас тийм үе. Ягаад тэгэхээр бас за яг тоглолт дуусгаад нэг 10 секунд байсан баха. 13 секунд. Тэгээд хамгийн сүүлийн бөмбөг над дээр ирсэн цаг дуусгаас өмнө би оролт хийгээл алдаа авч чадсан. Тэгээд оноо тэнцүү байсан. Тэгээд эргээд 5 секунд үлдсэн. За тэгээд би 2 торгуулгаас идэлтийг хоёулыг нь хийгээд манайх 2 оноогоор. Тэгээд 2 оноогоор илүү. Тэгээд эсрэг баг маань довтлоод бөмбөгөө алдаа тэгээд манайх хожиж ирсэн. Тэр зурмаач байгаа. Шарвахтаа ингээ хоёлоо гүйж байгаа. Шарвахын маань бас хамгийн сүүлчийнх нь бас тэр тэмцээн байсан. Өөрөө ч гэсэн маш их баяртай. Хоёуд бас одоо болсон гэх юм уу те. Тэндээс маш том хожил авч
бас чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Телевизээр ч юм уу заалан тоглож үзэж хахад их хялбархан санагддаг юм л да. Нөгөө бөмбөг алдахад юу ингээд нэг алдаа гаргасан. Хөгийн юм ч юм уу те их хялбархан ингээд амархан дүгнээд идэх. Чинь миний хувьд гэхэд бол би одоо бөмбөг авч явж байгаа. За одоо хин дээр заслаан тавиулаад хинийгээ суулж хинээр шийдвүүлэх үү гэл ингээд баахын бодол явж байгаа шүү Тэндээ олон хөдөлгөөний дараахыг Хин харсан. тоглох те хин маань найруулж сайн тоглож байна те. Өнөөдөр хин маань болчих юм хин болохгүй байна гэдэг. Тэрийг ч гэсэн ингээд мэддэг баг маань одоо би энийгээ те. холбогч хүний л хамгийн гол яг хорыг найруулж байгаа юм тэр л дээ. Та бол одоо ингээ багийн ахлагч уу? За би багийн ахлагч байсан. Тэгээ одоо мөнх болт одоо багийн ахлагч өгсөн байгаа. Манай мөнх бол багийн ахлагч хийж байгаа. Өнгөрсөн жилээс Одоо ч та танан гард тийм танан гардаг гэх баг тоглож байна тийм. Хэдэн клуб байна ер нь тоглолт? Одоо яг хөө энэ жилээс урд нь 7 баг байсан. Тэгээ энэ жил яг хөө нөгөө зарим багуудаа ингээд хуваагаад хүмүүсээ хуваагаад тэгээд доороос бас залуучуудыг оруулаад тэгээ гаднаас бас легионер тоглогч нар авчираад энэ жил 11 багт болгоцсон байгаа. Өшөрсөн байна. Одоо ер нь ордны секц гэж байна уу? За яг спортын ордонд тийм байхгүй хаа. Тэдний чинь баг байхад сургуулийн секцнээсээ баг шалгарсан ордны секцэнд явдаг. Тэнд явал нэлээд нэр хүндтэй. Тий бас Тийм байдаг байсан шүү дээ. ингээл нэг яамны дамжуулт өгөөл те. Яг гарт нөгөөх нь оноо олж байгаа тэр үе мэдрэмж нь илүү гоё эсвэл яг өөрөө ингээл хүнээсээ сулраад шидэл авч байгаа оноо нь илүү гоё. Бас өөрөө оноо авдаг тоглогч байсан. Ер нь мэдээж тэрүүн тоглогч авахад одоо тэр үе юм байна л те. Тэрнээс хойш бас нэг хэсэг үе. Тэгтээ одоо ингээ сүүлүүд миний нөгөө нуруу маань яснаас хойш ерөнхийдөө би нэг тэгж оролт хийж нэг оноо авахаа болсон байгаа. Тэгээд миний оронд зөндөө одоо манай багт оноо авах чадвартай тийм мундаг залуучууд байгаа учраас би өөрөө тэрийг ерөөсөө голчлогоо болсон. Тэгээд одоо сүүлүүд бол нөгөө пасаа авч игэл найдвартай л те. Тэрэнд байна авчаал өгөөл тэр маань л хийж игэл тэр алдахаар би яг өөрөө шидэ алдсан. Сэтгэл дундуур ч юм уу байдаг. Яг тэрэндээ авч өгөө тэр маань хийчихэд би өөрөө хийсэн юм шиг баярлалаа л тэнд гүйцэтгэв. Яг л тийм. За ингээ яг тоглолт дуусгаж байгаа. Нэг 10 секунд ч юм үлдсэн. Тэгэхээр хоёр вариант байгаа. Нэг нь болохоор одоо яг зөв те. Гой паса зөв хаяа заслаа тавиад ингээд хожих нэг магадлал. Нөгөөх нь болохоор нэлээд сайн довтолдог нэг нөхөр ганцаараа бүр бүх дүрмийг зөрчиж амиатаад тэгсэн мөртлөө айгүй гой гол хийчихэж байгаа те. Тэгээ хийснийхэн дараа ер нь та болохоор тэр одоо тамирчиг зэмлэхгүй ер нь. Тэр алдах магадлал баг 90% байсан. Гэтэ тэр 90% одоо үл тоомсорлоо азар гэдэг юм бол өөрөө очиод хийсэн гэдэг. Яг нь ер нь ийм л дээ. Ер нь бол тамирчин хүн гэдэг бол дасгалжуулагч гэдэг хүнийхээ үгэнд бол заавшгүй орж их хэвээр. Ямар үед яаж юу хийх үү гэдгийг дасгалжуулагч хүн мэдээд гаднаас хараад байждаг учраас бас те олон жилийн туршлага байдаг учраас яг хэлдэг тийм ээ. За энийг энэ дээр заслан тавиад энийг гаргаад энэгээр шийдвүлээч гэдэг юм уу. Ийм байдаг. Тухайн үед одоо юу байдیں۔ Дасгалжуулагч маань тийм хэлээгүй за тайм авах одоо боломж гараагүй 10 секунд дутуу байхад шууд гаргаад ингэж явах тийм тохиолдол гарна л та. Миний хувьд бол яг тийм тохиолдолд оруулаад үнэхээр дахиад дайраад оруулж чадсан бол зөв л гэж хэлнэ. Одоо хамгийн аюултай дайсан бол мэдээж бэртэл гэмтэл тий. Та бол одоо сая нурууны бэртлийн талаар хэл. Ер нь одоо их баяр гэж тамирчин тоглож явах хугацаанд ер нь ямархуу хүнд гэмтлүүд авч ивэ. Бэртэл аваад одоо ингээд гаднаас хараад багийнхаа тоглолтыг хараа сууж гэдэг нь хамгийн хэцүү юм бид. Өөрөө орчмоор санагдаад одоо ингэчгүй явдаа тий. Тэгчгүй явдаа гэдэг өөрөө чадахгүй нөгөө тусч чадахгүй учраас тэгэл бухимдаад ингээд байждаг. Тэр бол хамгийн хэцүү. Тэгээд миний бэртлгүүд яг мэдээж тамирчин хүн болгонд байдаг одоо хуруу болон шагааны одоо нөгөө тулгартдаг тий. Ийм юм байдаг. Тэгээд жишээ нь одоо ингээд миний одоо хамаг гар одоо ингээд хугарцсан ер нь тий. Хугараад идгээд ч юм уу ингээд зөндөл юм байдаг. Тэгээд хамгийн хүнд бэртлэг гэхэд одоо миний хувьд нуруул хэцүү юм. Яг үнэлээд ягаад тэгэхээр нуруу маань өөрөө их тулгуур гол тулгуур ихтэй байдаг. Тэгээд ингээд одоо хөдөлгөх бүх юм дээр одоохондоо бол яг гайгүй байна нуруу маань. Тэгээд үе бас нэг өвдөж идэв. Зочноор өргөцсөн танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын спортын замналд бас амжилт хүсье. Монголын сагсан бөмбөгийн спортод бас олон сайн зүйлсийг цаашдаа үргэлж бас хийсээр байгаарай гэж танд хүсье. За баярлалаа. Бас намайг бас анхныхаа зочин болгож хүрсэн та бүхэнд ажлын бас амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгэхээр би сүүлийн үед ер нь их тийм дэлхийн хэмжээний амбицтай болоод байгаа л да. Тэр хэмжээнд ч манай Монголын тамирчид за тэгэл урлаг соёл гэхгүй спортч гэлтгүү те. Дандаа дэлхийн хэмжээнд мундаг шинжлэх ухаан амжилтууд гаргаж байгаа. Тэгэхээр их тийм бахархах амбицийг яриад байна л да. Тэгэхээр надад болохоор зүгээр юм гоё хүсэл байдгийг. Ер нь бол NBA-д
тамирчин оролцоод тий Монголын нэрийг гаргах бүрэн боломжтой гэж би бол боддог. Тэгээ тэр үед бас тэрийг хараад монголчууд бүгдээрээ бахархаад сууж явах өдөр ирэх болтгой гэж одоо зөгнөж мөрөөдөө да тий. Бид нар ч одоо 3 сая дахь иргэнээч бүртгэж авч арай амжаагүй шүү дээ тий. Ийм цөөхөн ард түмнээс одоо ялангуяа Азийн тэр өчнөө 50-60 сая хүнтэй ард иргэдтэй тэр улсуудтай чадварлаг өрсөлдөж байгаа. Тэгэхээр энэ спорт бол манай Монголд хөгжих бүрэн боломжтой байна. Тэгээ яаж мэрэгжлийн болох вэ гэдэг талаас нь л илүү сайн зүйлсийг хийгээсэй. Ялангуяа энэ өөрөө дотор нь байгаа хүн те өөрөө яг учир нь юу болоод байгааг мэдж байгаа энэ хүн сайн яваасаа гэж л хүсэж байна да. Сая жавхаа хэлсэндээ би дэлхийн хэмжээний амбицтай болчиход байгаа ингээд. Ер нь бид нар ягаад ч юм Монгол улсын хэмжээнд ярьдаг байснаа сүүлдээ ТИВ болж эхэлсэн. Үндэстэй угсаатан гэж ярьдаг байснаа л одоо дэлхий гэж ярьж эхэлж байна. Яг л энэ яриатай бас холбогдох зочин бий урьсан юм. Энэ шинэ оны анхны дугаар тэр үүднээсээ бас бэлгшээгээд LG Electronics компани Монголд суурин төлөөлөгчийн газрын захирал жаргал сайхны инх жаргал гэж одоо бас ингэж өсөж яваа бидний бахархал болсон. Залууг би нэвтрүүлэгтээ урьсан. Бүгдээр миний төчний өгтөө авъя. Дэлхийн хэмжээний амбиц гэлтгсэн чинь их жаргал бас залууны үед энийг яг юу гэж ойлгож байгаа бол гэдгээс шууд яриаг эхлэв дэх. За тэгээ. Юуны энэ сайхан хүндтэй нэвтрүүлэгтээ урьж орж байгаа та нарт бүгдэнд баярлалаа. Амбиц гэдэг үг би бол хариуцлага гэж ойлгодог. Тэ. Амбицтай байна гэдэг бол хариуцлагатай байхын шинж. Тэ. Ингэж одоо амжилтанд хүрдэг, ингэж одоо хүссэндээ хүрдэг, ингэж хүн болгон аз жаргалд хүрдэг энэ ухагдах болов гэж ерөөд нь ойлгодог юм. Life is good. Энэ нэр одоо хэдийнэ дэлхийд дахнад төгссөн. Амьдрал бол сайхан. Тэгээд одоо LG энэ бол брэнд яаж яваад ийшээ орсныг сонир байна л да. Нэг сонирхолтой түүх ярихад их чаргал битээр санаандгүй ингээд энэ урилгаар дөрөв урилга нэвтрүүлгээрээ дамжуулаад их чаргалгийн залуугийн сураг гараад л очиод уулзсан чинь миний их эртний танил би тэр нэг үе оюутнууд Монгол Улсын их сургууль сурч ирсэн. Уг нь бол биологийн ангид сурч ирсэн хүн юм байгаа. Тэгээ яаж яваад ээлж рүү орцсон. Ээлжид ягаад юм биологч хүн ирүүлсэн. Тэр тухай түүхийг сонирхъя. Ээлжид биологч хүн хэрэгтэй байгааг бах гэж би бодож байна. Ер нь яг их сургууль төгсөөд бид нар ч нэг үе хойлоо шүү дээ. Яг нэг тийм их тийм эзэгтэй юм тогтох гээд байсан үед сурч байсан шүү. Тэгэхээр тэр үед бид нар өөрсөндөө нэг юм их сайн шингээсэн болов гэж боддгийн. Энэ аливаа ямиг цэгцэнд нь оруулах, аливаа юм дасан зохицох, аливаа ямиг шинчлэх энэ тийм рефлекс суусан болов оюутан цагт гэж боддгийн. Тэгээд их сургууль төгсчөө дараа нь Монгол жоохон ажиллаж байгаа залуучтай холбоо энтерт ажиллаж байгаад тэгээд холбооны бүгд нарах Герман улс руу сургуулаар явсан. За тэгээд тэндээ ажиллаж амьдарч байгаа тэгэхээр хүүхдтэйгээ байжгаад Монголд ирээд Германы байгууллагт ажиллаж байгаад тэгээд интернетээр ингээд зар үзээд ингээд ерөнхийдөө нөгөө нийгмийн харилцаанаас гараад 8 9 жил болцсон хүн чи эргэж ирээд Монголдо суурьшихын тулд нэлээд их судалгаа шинжилгээ нөгөө урдан таньжсэн найз нөхд маань арай өөр болцсон тий нөгөө байсан нийгмийн харилцаа маань өөрчлөгдсөн болохоор их тийм шоконд орж байгаа байхгүй юу. Үндсэндээ бол нэг тийм culture shock гэж хэлдэг шүү дээ тий. Тийм соёлын шоконд орчоод ингээд их хэцүү лсэн л да эхлээд. Тэгээд ингээд ер нь энэ ажил төрөл Монголд яаж хийгддэг болцсон юм. Ямар аргаар би энд амьдрах хэвээр яаж би эдэртэйгээ хөл нийлүүлээд хоцрохгүй шиг араас нь ингээд явах хэвээр ингээд интернетээр нийлээ юм хараад сууж исэн. Тэгээ харж исэн LG Electronics компани Монголд одоо B2B буюу business to business те одоо байгууллагын борлуулалтын менежер хайж гинэ гэсэн зар байсан. За ингээд энийг нь уншаад уг мэрэгчд маань биологч байгаад байдаг. Германд сурсан мэрэгчд маань бүр газар одоо геоэколог тал руугаа олцсон байдаг. Ингээд би ер нь яах бол гэ гайхаад ингээд нөгөө зарын ингээ харахаар англи хэлтэй байх хэвээр, орос хэлтэй байх хэвээр, одоо ихтэй сургууль төгссөн байх хэвээр, 5 жил ажилласан туршлагатай байх хэвээр тэргээд ингээ үзүүлэлтээр ихэнхэд нь би тэнцгээргүй байхгүй юу. Ингээд ямар ч байсан нөгөө иргэний зориг гаргана гэдэг шиг аплайцсан, одоо материалаа явуулсан. Тэгээд Москвагаас уцаар ирээд ярилцлага хийгээд 2 удаа ярилцлага хийгээд Москвад очиж ярилцлага өгөөд, Солонгостоос очиж ярилцлага өгөөд тэгээд анх энэ менежер гэдэг ажлаар эхэлж ирсэн. За энэ бол яг одоос 3 жилийн өмнөх түүх. Сүүлд юуг харсан гэхээр энэ олон улсын том глобал компаниудад ямар хүн хэрэгтэй байдаг юм бэ гэдэг нь харагдчихлаа юм л да. Үндсэндээ ажлыг хий гэсэн хүсэлтэй, тэрний төлөө зохилох зүрхтэй ийм хүн хэрэгтэй байдаг юм болов гэсэн тийм гаргалгаа гаргачаад байгаа ш. Тэрнээс бол LG Electronics гэдэг компанид
биологч юм уу, геологч юм уу те тэр нь болоод нэг чухал биш. Гол нь тэр залуу хүн хийж бүтээх гэсэн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэсэн гол шалгуур нь байсан болов уу гэж хардсан шүү дээ. Жишээ нь Samsung Монголд орж ирж байхдаа бол захирлаа бол дандаа солонгос хүмүүсээр тэгж тавьж исэн. Тэгээд нэлээх өндөр шалгууртай авч исэн. Тэгэхээр таныг бас монгол хүн ээлжигийн захирал хийж ийм ихээр надад бас их гоё санагдаж байна. Нэг хэсэг чи одоо баахан чанаргүй оюутнууд төгссөн. Монгол бол одоо дэлхийн том глобал компаниуд орж ирэхэд бол ажиллаж байгаа олдохгүй зовлон байна. Хүний нөөцөн дээр бол LG компанийн хувьд ч гэдэг юм уу, таны хувьд бол жишээ нь манай боловсон хүчний ер нь тэр чадвар хэр байна. Дэлхийн түвшний компанид бол ажиллахад шүү дээ, тийм ээ. Тэр би тэр нэг Английн нэг гоё үг гэдэг шүү дээ. Learning by doing гэж те одоо нөгөө ингээд хийж явахдаа суралцж яадаг. Энэ үгэнд би их дуртай. Яагаад тэгэхээр би өөрөө залуу хүн. Залуучуудын байгууллагт аль 10 жилийн бахаас ахуулаад ажиллаж байсан учраас би залуу хүний гол шилж байгаа тэр хандлага туйлын дургу. Мэдээж бид нар залуу улсууд биднэрт дадлага туршлага байхгүй. Эн чинь хизээ бий болдгоо гэхээр нөгөө алдчихиж онжиж тэгжиж бий болдог юм шүү дээ. Тэгэхээр бид нар алдах хэрэгтэй болсод байхгүй залуучууд. Тэр ийм хүлэн зөвшөөрөхөөр өвгөн өндөг шиг тийм хүнийг авч ажилуулна гэдэг бол хэцүү. Энэ зүгээр яг глобал том компаниудын бодлого юунд байдгийг ингээ хараад байхаар ердөөсөө зөв хүнийг олох хэрэгтэй юм байна. Зөв хүнийг бол яаж чиглүүлж болдог? Энэ бол удирдлагын цэвэр менежментийн асуудал байхгүй юу? Жишээ нь хүн нь өөрөө зөв байх хэрэгтэй, сэтгэлтэй байх хэрэгтэй, тэрийг хөгжүүлж болдог. Ийм байна. Тэгэхээр мэдээж одоо миний түрүүн доороо гэж би одоо бас их хэлэх дурггүй л дээ. Ягаад гэвэл энэ том байгууллагын, энэ том бодлогын, энэ том бизнесийн үйл ажиллагааг авч явж байгаа үндсэн одоо арга ясаг нь бол энэ нөгөө залуучууд маань аахгүй юу? Манай оффист ажиллаж байгаа залуучууд маань. Тэгэхээр би биш. Нөгөө залуучууд маань ахна шүү дээ. Тэгэхээр энэ залуучууд бүгдээрээ Монгол сургууль төгсөн, гадаад сургууль төгсөн ямар нэгэн байдлаар ийм залуучууд байгаа. Тэгэхээр энэ залуучууд маань алддаг. Гэхдээ нэг алдааг хоёр давтаж болохгүй гэсэн гол уриатай бид нар. Алдах бол одоо байх ёстой зүйл. Тэр алдаа бол дахин давтагдахгүй байх ёстой. Энэ ярилцлага маань маш олон төгсөгчд тэгээ шинэ залуучуудын хувьд бол их том хичээл болж байгаа гэж бодож байна. Яг тэгэхээр бид нэр одоо LG компани захиралтай ярилцлаганд орж штэ. Одоо яавал одоо ямар залуу хүн хэрэгтэй вэ глобал компани гэсэн тэр мэдлэгийг бид нэр олгож байна те. LG Монголд юу авчирв? Одоо LG Electronics гэх том компани төлөөлөг хийгээ сууж байгаа хүний хувьд их тийм зөрчлүүд бий болдог л доо. Юу гэхээр нэг талаасаа би Монгол хүний хэрэглээний онцлогийг мэдрэх ёстой. Монгол хүний худалдаа авах чадварыг мэдэх ёстой. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэдэг байх ёстой. Тэр нөгөө талаас төлөөллийг хийж байгаа учраас нөгөө компанийн ашиг сонирхлыг бодолцох ёстой. Тэгээ энэ болгоныг уйж найруулна гэдэг бол их тийм нюанстай ажил байдаг. Тэгэхээр төлөөлөгчийн газрын бидний гол баримталдаг юм бол энэ бүх үйл ажиллагааны дунд одоо эцсийн дүнд одоо Монгол хүн хожих ёстой гэдэг гол баримтал явдаг юм байна. Энийг ч гэсэн одоо LG Electronics компани бодлогынхын хүрээнд зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр үндсэндээ LG Electronics-аас гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж ашиг олж байгаа Монгол компани энд ашиг олж байгаа ёстой. Ерөнхийдөө бол бизнес нэг вин-вин буюу одоо аль аль нь хождог 50-50 байх ёстой гэсэн зарчим явж штэ. Тэгэхээр энэ зарчмыг бол бид нэр хамгийн ихний одоо шалгуур болгож тавьдаг л да. Тэгэхээр Монгол компани одоо жишээлбэл LG Electronics өөрөө орж ирээд өөрийнх нь нэрийн дэлгүүрийг нээгээд ингээд ашиг олох сонирхол байж болно тийм үү? Энэ бол ашигтай хэлбэрийн нэг ялч юм уу. Гэтэл том глобал компани бодлого яадаг вэхээр ашигыг аль аль нь хүртэх ёстой. Тийм ээ? Тэгэхээр нөгөө худалдан борлуулж байгаа дилер буюу дистрибьютор компаниуд маань ашиг олох ёстой. Тэгэхээр энд Монгол хүн ашиг олж чинь зөв. Нөгөө талаас Монгол худалдаа авагч хэрэглэгч маань хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг чанарын одоо техникийн, технологийн одоо шийдэлтэй тэр бараа бүтээгдэхүүнийг авах тэр хүсэл тэмүүлэлт нь байж ах хэвээр. Тэндээс тэр хүн бас ашиг олж ах хэвээр байхгүй. Тэгэхээр хэрэглэгч ашиг олох хэвээр. Тийм учраас LG Electronics компани Монголд юу авчирваа гэж байна. Бид нар тэгэхээр худалдаа авах таата нөхцлүүдийг л авчирч байгаа. Эрдэнэс. Хоёрдугаар бид нар Монголын хэрэглэгчид шинэ технологиг авчирч байгаа. Энэ юутайгаа холбоотой гэхээр Монголын хэрэглэгчдийн өөрийн нэг тийм онцлог байдаг байхгүй юу? Технологийн өөрчлөлт гарахад хамгийн түрүүнд мэдэрдэг. Тэрийг хамгийн түрүүн өөрийн болгох гэж ирмэлцэлдэг. Ирмэлцтэй. Ийм тийм одоо их нюанстай одоо их тийм торгон мэдрэмжтэй хүмүүс шүү дээ монголчууд чинь. Одоо хэлдэг шүү дээ энэ тэнд очиод төөрдгөө тий нөгөө газ гараад явцдаг тийшээшээ явахаа мэддэг тий энэ уучраа олцдог энэ төргээ тий. Энэ бол зүгээр бидний хувьд маш том ийм шалгуур болж хувирдаг юм. Тэгээ энийг аль болох бид нар гүйцэлдүүлэхийг одоо тэр аль аль талд нь ашиг нь байхыг аль аль талаасаа монгол хүн ашгийг одоо хүртэх
тэр технологийн гайхамшигыг эдлэх энэ боломжуудаар хангахын төлөө ажилладаг юм. Тэгэхээр бид нар Монголд юу авчирсан бэ гэвэл их боломжтой үнийг авчирсан, их боломжтой шинэлэг одоо дэлхийн одоо тэр нөгөө хөгжингүй орнуудын Америкт эргэлдэж байгаа Америкийн худалдаа авагч хэрэгжилж байгаа юмыг Монгол худалдаа авагч хэрэглэх тэр боломж нөхцөлийг л бүрдүүлж өгч. Хүнхэр дэлгэц ороод ирсэн үү? За хөнгөр дэлгэц ороод ирсэн. Яг үнэ. Хөнгөр дэлгэц бол энэ электроникийн зах зээлд одоо сүүлийн одоо ирээдүйн 10 жилд тэргүүлж одоо манлайлж явах тийм технологи байна. 3D-ийн дараах юм болоо явуулчлаа гэсэн үг. Энэ одоо яг ямар үзүүлэлт одоо ямар илүү гоё юмнууд байгаад байна энд. Тий, энэ хүнхэр дэлгэцийн өөрийн хамгийн ихний давуу тал бол бид нар кино театрт ороо суухаар дэлгэцийн юм хүнхэр байдаг анзаарсан уу? Зарим тийм байдаг тийм. Тэгэхээр бид нар ингээ кино үзэхээр ингээ бүтэн тэр орчинд орж үзээд байна. Тийм байгаас тэр үйл явдал донд өөрөө орж байгаа юм шиг мэдрэмжийг авдаг учраас бид нар мөнгө төлөөд кино театрт очиод энэ зөв үү те. Яг энэ мэдрэмжийг гэрчээ авчирж байгаа байхгүй юу? Тэр хүнхэр дэлгэц байхын давуу тал бол үйл явдлын дунд өөрөө орж ийна гэсэн нэг. За технологийн талаас бол энэ бол гайхамшигтай шийдэл. Үндсэндээ бол дэлгэцийг хүнхэр болгоно гэдэг чинь дэлгэц уян болох шаардлагатай болох нэ. Тэгэхээр дэлгэцийг уян болгохын тулд нөгөө өнгө дамжуулагч диодуудыг өөрчилсөн. Тэгэхээр юу болгож өөрчилсөн гэхээр OLED гэж нэрлэдэг байгаа ш бид нар. Organic LED те. Тэгэхээр яадгүй гэхээр өөрөөсөө гэрэл цэцруулдаг те. Одоо нэмэлт цахилгаан авч гэрэлтэх ёстой ш тийм ч те. Тэгэхээр цахилгаан авлаа тэрийг шингээлээ олон цагаар тэрийг одоо цацруулж ингэж хуурч чадж байгаа ийм технологи байгаа юм. За ингээд нөгөө OLED дэлгэц хийчихээр юу болох вэ гэхээр дэлгэц маань өөрөө уян хатан болчихж байгаа. Одоо бид нэг нугалж болдог дэлгэц болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ арга дээр л одоо энэ технологи дээр суйрлаад ийм хүнхэр болгочихж байгаа. Тийм учраас манай тэр хүнхэр дэлгэцүүд 4.3 мм гэж байна шүү дээ. Хагас сантиметр хүрэхгүй тийм нэгэн зурагтыг үйлдвэрлэж гаргаж ирж байгаа байхгүй. За ингээд нөгөө нэгэн дэлгэц хийц учраас арийнхын их биеийг барих хэрэгтэй болно да. Тэгэхээр их биеийг бид нар зүгээр PVC-гээр хийчихдэг үл дээ. Энэ одоо уралдааны машинуудыг үйлдвэрлэдэг сансрын технологид хэрэглэдэг поликарбонат гэж байна. Одоо бүтээгдэхүүн материал байна. Энэ бол маш бат бөх материал байна. Тэгэхээр энийгээр ард нь суйрлуулж өгсөн. Тэгэхээр хэрэглэхэд хамгийн энгийн тухтай тэгээд бат бөх тэр дэлгэцийг л үйлдвэрлэсэн гэсэн. Одоо энэ цаас мэд нэмгэн гэж бас дэлгэцэг хэлж байна уу? Тий, цаас мэд нэмгэн гэж одоо бид нар энэ дэлгэцээ хэлж байгаа. Тэгэхээр ийм нэгэн дэлгэц одоохондоо үйлдвэрлэхгүй. Цаас мэд гэж хэлэхээр арай эксклюзив биш үү? Яг л цаас мэд. За ер нь бол тий. Хамгийн анх удаага үйлдвэрлэж байгаа юм биш үү? Тийм, дэлхийд одоо бид нар хамгийн анх удаа энэ дэлгэцийг үйлдвэрлэсэн юм байна. Тэгэхээр би хэлэх нэг дуртай үг гэдгийг. Хүмүүс хэлдэг байхгүй цаас шиг юм уу тэр чин гэж. Тэгэхээр би хэлдэг. За тэгвэл одоо нөгөө мэдрэхүүн 6 эрхтэн байж тийм хүмүүс те. Тэргээр очиж үзэх хэрэгтэй. Одоо бариад үзэх хэрэгтэй. Асаагаад харах хэрэгтэй. Өнөрлөх хэрэгтэй. Бүр болдгон бол долоогоод үзэх хэрэгтэй те. Энэ бол технологиг мэдрэх хамгийн наазахын мэдрэмжүүд байхгүй. Тэгэхээр хүмүүсийг би очиод үзье гэдэг дэлгүүрүүд рүүгээ явуулдаг л да. Одоо Next Electronics байна. Манай аль ёсны борлуулагч Номин байна те. Одоо BSB IT Zone байна те. PC Mall байна. Ингээд дэлгүүрүүд төр бүгдэнд нь байгаа. Очиод үзье гэж. Ер нь хэдийн инчээс эхэлж байна? Одоо энэ Монгол зарж байгаа хэмжээ нь 55 инч их байгаад байна. За эх жил бол нэлээд том инчүүд орж ирнэ. За сая болсон үзэсгэлэн дээр олон улсын үзэсгэлэн дээр LG Electronics дэлхийд одоо хамгийн анхны 105 инчийн 105 гэдэг чи одоо их том шүү дээ. Их том одоо манай тайз шиг том юм байх нь шүү дээ. 105 инчийн тийм хүнхэр дэлгэцийг танилцуулсан байна. Рекорд уу? Рекорд. Энэ бол рекорд. Дэлхийд байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор ямар нэгэн том брендийг худалдаж авах ганцхан шалтгаан байдаг байхгүй. Яг нарийн ширийн минь бол сайн ялахгүй. Гэхдээ миний яг тэр ганц тэр хөшүүрэг юу вэ гэхээр тэр худалдан авалтын дараах үйлчлэгээ гэж нэг юм байдаг. Хоёрдугаар стандарт гэж нэг юм байдаг. Тэгэхээр одоо жишээ нь би яагаад жишээ нь том брендийг авах вэ гэхээр эргээд эвдэрлээ гэж бодоход ч гэдэг юм уу те. Дараа нь ямар нэгэн үйлчлэгээ авахд энэ бол том компани учраас найдвартай байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь Монголоос энэ LG-гээс одоо утас худалдаж аваад Солонгост очиод эвдэрчүүл би тентгийн сервис даваачаад засуулах боломжтой. Ер нь бол их зөв. Ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүнд ач холбогдол одоо өгж одоо тэрийг нөгөө үн цэнийг өсгөдөг хэдийн байдаг байхгүй юу? Нэгдүгээр технологи, хоёрдугаарт борлуулалтын дараах үйлчилгээ тий. Тэгэхээр энэ борлуулалтын дараах үйлчилгээ Монголд бүх одоо манай дэлгүүрүүд дээр байгаа. Одоо үнсэн төрийн миний нэрлэдэг компаниуд дээр засварын төвүүд нь байна. Ингээд зогсохгүй дэлхийд даяар одоо жишээлбэл баталгаатай байгаа. Тэгэхээр одоо утасч асуудал болох юм бол альж одоо улсын LG-ийн засварын төв дээр очиод
за тэр дорн сууж болох нь шүү дээ. Хамгийн анх одоо KFC хятад дөнгөж орж ирчээд тэгээд ямар маркетинг хийжсэн бэхээр өглөөний хоолнд нь өндөгтэй шил гаргаж ирсэн баг. Тэгээд тэр болохоор нөгөө нэг уг бизнесийг хөрсөнд нь буулгаж байгаа нэг хэлбэр. Хятадууд иддэг өндөгтэй шүлийг өглөөний цэсэнд нь оруулж ирсэн. Тэгэхээр ээлжигийн хувьд ч гэсэн мэдээж бас Монгол гээд зорилтод бас нэг өөр онцгой зах зээл байгаа тий. Тэгээд Монгол дотор нь ярил орон нутгийн зах зээл гэж бас байгаа. Тэгэхээр Монгол хөрсөнд одоо Монгол хүмүүст ээлжийг илүү таниулах тэр хөрсөнд нь буулгах үйл ажиллагааг ер нь явагдаж байна уу? Тэгээ одоо брэндүүдийн нэг брэнд awareness гэж нэг юм байдаг л да. Тэрийг нутагт нь одоо тухайн одоо борлуулалт хийх гэж байгаа, бизнес хийх гэж байгаа газартаа суурьшруулахын тулд тухайн хэрэглэгчийн онцлог тааруулж өөрчилдөг. Тэгэхээр бид нар мөн ялгаагүй бас тэр юм хийж байгаа. Жишээлбэл бид нар гадаа одоо том самбарууд дээр жишээлбэл нэг юм шар үстэй хүүхний зураг тавихаасаа илүү яг одоо Монгол төрхтэй Монгол хүнийг тавил илүү бид нар дотн тавигдаг тийм үү. Жишээлбэл энгийн энэ хэдүүлээ энэ баннерыг харъя л да. Энэ дээр жишээлбэл монголчуудын хайртай хүндэтгэж явдаг адуу байж штэ тийм. Энэ бол монгол хүний сэтгэлд хамгийн түрүүнд ойрхон. Хэрвээ би энэний оронд жишээлбэл юу гэдэг юм байгаа бейсбол ч юм уу тавьчвал энэ монгол хүний сэтгэл зүйд таарахгүй штэ тийм ээ. Тэгэхээр энэ мэтлэн ажлууд ялчгүй давхар хийгддэг. За одоо энэ доор энэ хүү байгаа штэ модон морь унтсан. Модон морь унж өсөөгүй хүүхэд одоо миний үе миний ах нараас ахвал бүгдээрээ л байх. Тэгэхээр одооны хүүхдүүд л унааг байх тийм. Тэгэхээр энэ бол ялчгүй бидний нөгөө соёлтой уялдсан ийм арга хэмжээнүүд. За зөвхөн бүтээгдэхүүн дээр тайлбарлах юм бол жишээл хөрөгчийг авъя л да хэдүүлээ. Жишээ Монголын одоо нэг өрхөд дунджаар 3-4 хүүхэдтэй гэж гарч байгаа байхгүй статистик. Тэгэхээр тэр айлд бол том хөрөгч байх хэрэгтэй зүйтэй тийм. За тэгтэл хөрөгч маань өөрөө хөрөгчөө ингээд бид нар онгоолгоход хүнсний бүтцийн айлын хэрэглээний хүнсний бүтцийг судалж байгаа байхгүй. Тэгэхээр махны хэрэгцээ монголчуудад хийх учраас бид нар хөлдөөгч нь одоо их том байх, хөргөгч нь бага байх ч юм уу тийм. За хөлдөөгчний байрлал чинь дээр дорог хөргөччих холын зэн шүү дээ. Тэгэхээр нөгөө их олон махаа бид нар дээр аваачаад хийчдэг. Хөлдсөн махаа гаргаж авах чад одоо нүр амруугаа зохих аял байна шүү дээ. Тэгэхээр бид нар хөлдөөгч тэрийг хүч бодолцоод доороо хөлдөөгч нь байгаа, дээрээ хөргөгч нь байх жишээ тийм. Энэ олон одоо жишээлбэл энэ их нарийн тийм тохируулах системүүд их үйл дээ. За тэрнээс гадна бид нар хэрэглэгчийн гарын авлагыг бүгднийг монгол хэл дээр орчуулж эхэлсэн байгаа. Бүгдээрээ одоо жишээл хэрэглэгчийн гарын авлага монгол хэл дээр болсон. Баталгааны утсууд монгол хэл дээр болсон. Энэ юу болж байгаа гэхээр тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчд нь аваачиж яг өөрт нь гатан бариулж байгаа байхгүй. За энэ таны бүтээгдэхүүн. Таныгаа яаж ашиглах чинь таны гарын авлага дээр байна. Тэ? А түүнээс гадна бид нар одоо зурагтууд одоо бид нар ингээд гэртээ зурагт үзэхээр ингээд менюг дараал voice гээл тэгэл нэмэх хасах гэдэг энийг бид нар монгол болгочих гэж байна. Тэгэхээр одоо хэрэглэгч төөрөхгүй байна гэсэн үг шүү дээ. Шинэ технологи гэдэг чинь өөрөө их адармаатай байдаг тийм үү? Энийг маш энгийн болгох хэрэгтэй. Хүн хэрэглэхэд энгийн үцгэд энгийн болохын тулд бүгд нь монгол хэл дээр болгож байгаа байхгүй. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Шинэ оны анхны дугаар. Тэгээд ийм одоо шинэ технологийн тухай өөрийнхөө бас энэ бол амжилт дөрөв урилга амжилт байх хэрэгтэй. Тийм учраас шинэ бүхнийг бидэнд авчирч энд ярилцсанд баярлалаа, амжилт хүсье. LG Group гэдэг бол их том групп, электроникс ч байна, химийн үйлдвэрч байна. Одоо их олон нийтээ 60 гаруй ийм одоо компаниас бүрдсэн том групп. Тэгэхээр өнөөдөр энэ нэвтрүүлэгт оролцсон учраас баярлалаа гэж та бүхэнд бас шинэ оны бэлгийг чинь бэлэг авчирлаа. Тэгээ энийг гардуулах шөнө энэ бол манай LG компани одоо гоо сайхны бүтээгдэхүүний цуглуулга дээж байгаа. Ингээд эмэгтэйчүүдэд эхлээд өгч байна. Ирчүүдийн гоо сайхан маань. За. Маш баярлалаа. За баяр. Дэлхийдээ хүл зэрэгцүүлж алхуулах боломжийг монголчууд олгож байгаа мундаг залуу байна. Хаана юу гэж явдаг бол их сүрхий залуу байсан гэд. Тэгсэн чинь хувьцаа гэдэг их сони юм. Ингээд олон жилийн дараа баг 20 жил болсон байна. 20 жилийн дараа ингээд эргээд уулзчихжээ. Тэгээд уулзаад ийм мундаг яваад нь үнэхээр бахархлаа. Тэгээд их зөв бодолтой. Бидэнд их олон юмыг бас их зөвөр ойлгуулсан юм л ярилцлага боллоо. Энэ брэндүүдийг Монголд орж ирэхэд дагаад нэг маш том зүйл орж ирдэг нь юу вэ гэхээр бит бус хөрөнгө, бит бус одоо зүйл орж ирдэг. Бидний суралцаж болох. Одоо жишээ нь LG-гийн маркетинг гэдэг бол энэнд Монгол хүмүүс ажиллаад үүнийг сурч авч ийна гэдэг бол энэ өөрөө маш том зүйл байхгүй. 2014 оны тэрэгцэртэй сайхан бүсгүй, авьяаслаг сайхан бүсгүй хоёрыг өрсөн байнамаа. Тэгэхээр энэ хоёрыг нэвтрүүлгийнхээ хойморт өрөх үү.
За мэдээж титэмтэй нь болохоор тэрэгцэртэй сайхан бүсгүйн одоо титмийг авцсан. Цолмон тийм ээ. Авиаслыг мис маань болохоор харин өөрөө байх нэ. Шууд авиасны нийлэн болоо зураач юм уу? Сурж байгаа оюутан орон зургийн ангид. Тэгэхээр та хоёр маань илүү дэлгэрүүлж өөрсдөө танилцуулж одоо хэдвэр курс оюутан? 2 дугаар курсын оюутан. Тэрэгцэртэй сайхан бүсгүй тэмцээнийг боснон эхэлснээс хойш ер нь явагдсан бүх процессын дунд хин юу хийж ийн, хин юу хийж чадах уу, хин юунд идэвхтэй оролцсон гэдгээр нь оноо тавиад яваад исэн. Тэгээд миний хувьд хэм бол яг нэг оюун чадрын чадвараа үзүүлэх өдөр нь болохоор аавда зориулсан шүлгийг уншиж исэн байгаа. Тэгээд шүлэг уншсан юм байна. тий, өөрийнхөө зохиосон шүлгээрээ нэг YouTube-д клип хийлгээд байрлуулаад тавьсан тунгалах тий үг гэ хаахаар байгаа. Тэгээд тэр шүлгээ уншаад тэгээд манай охтууд бас айгүй авьяаслаг мундаг охтууд байсан л да. Тэгээд тэр шүлгэн дээрээ илүү оноо авсан болов гэж бодож байна. Тэмцээн ер нь хэр урт хугацаагаар үргэлжилсэн бэ? 2 сар гармын хугацаанд бэлтгэгдсэн. Ер нь бол хагас бүтэнсээ өдрөөр бид нар уул залын хүмүүс бэлтгэв. Сүүлийн өдрүүд нь бол бараг өдөр болгон шахуу уулзалтаа хамаг бэлтгэлүүдээ бацаасан байгаа. Ер нь цолмоо энэ тэрэгцэртэй сайхан бүсгүйн тэмцээн чи хэдийн үеэс эхэлтэй вүлээ? Ерөнхийдөө тэмцээн гэдэг болохоор бол энэ жилээс анх удаа болж байгаа. Нодлон өдөр бас нодлон болохоор өмнө нь болохоор шоу болж исэн. Тэрэгцэртэй wheelchair fashion show гэж болж исэн байгаа. Энэ болохоор хувцас загварын шоу гэдэг тэрэгцэртэй хүмүүс маань гой сайхан зүйлээр тоцтгож гарч ирэх боломжтой юм шүү гэдэг утгаар ерөнхийдөө гаргаж ирсэн л дээ. Энэ удаагийн болохоор бүсгүйчүүд 15 бүсгүйчүүд оролцож 15 бүсгүйчүүд маань тайзан дээр мөн өмнөх одоо үйл явц дүгнэлтээр ерөнхийдөө энэ тэмцээнийг дүгнэж гаргаж ирсэн байгаа. Тэгээд бүр тэрэгцэртэй гэж тодтогч байна уу? Тий, тэрэгцэртэй гэж тодтох. Ерөнхийдөө энэ жилийн одоо болохоор тэрэгцэртэй гэж тодтогч өгж байгаа. Гадар ингээ явж хахад ийм хөөрх юм байж тэрэгцэртэй гэж ярьдаг аахгүй юу? Тэр тал дээр ерөнхийдөө жоохон арай буруу ойлголттой гэдэг юм болов. Тэгээд ерөнхийдөө энэ тэмцээнийг те санаачилсан би чадна сайтынхандаа үнэхээр их баярлж байна. Гой сайхны тухай хэмжүүрийг бас өөрчилж өөр өнцгөөс нь харуулах гэсэн. Маш том гоё оролдлого. Яг ингээд тайзан дээр маш гоё гоё тэгшин хүл тэгээд тэр хүл дээр их гоё сайхан гонхож алхах тэгээ хувцсамсууд ингээд өөр байсан тийм ээ их олон хүний үед гэтэл тэрийг өөрчлөөд ингээд хэдий тэрэн дээр содог болсон ч гэсэндээ гоё сайхан гэдэг зүйлийг бас хадгалж агуулж ингээд тээж ингээд амьдарч байгаа юмаа гэдгээ баталж харуулна гэдэг чинь үнэхээр мундаг. Хүслийн мөрчлөлтөд иргэн гэхлээр халамж хүртэгч гэртэл байж ах хэвээр хаалганы цаана байж ах хэвээр нэг өсөндө бид нар ингээд би цаамаа ч юм уу автобусаар ингээд зорчдог байхгүй юу. Тэгэхээр чи одоо тэрэгцэртэй юм байж хүн дагуулж явахгүй байсан. Үгүй бол чи гэртээ байж явахгүй байсан гэдэг хандлага зөндөө ирдэг. Тэгэхээр ерөөсөө л нийгэм юу гэж хараад байна гэхээр хүслийн мөрчлөлтөд иргэд бол халамж хүртэгч юм аа. Тэрнээс ш урлагийн мэдрэмжгүй одоо юу гэдэг юм хийгээд хөдөлмөрлөөд явж гинэ гэж бодохоор бараг нүдэн орой дээр гарах гэдэг байхгүй юу. Тэгэхээр тийм яг энэ үзэл бодлыг эвдэх гэж бид нэр зориулсан энэ үзэл бодлыг эвдэх гэж хүслийн мөрчлөлтөд иргэдийн дунд юу яагаад зориг тэмүүлэл хүсэл мөрөөдөл авьяас чадвар урлагийн мэдрэмж гэж байдгийн энэ урлагаар дамжуулаад энэ хувцас загварын шоугаар энэ зүйлсээр дамжуулаад хүслийн мөрчлөлтөд иргэд дэмжиж чадах юм бол юу ч хийж чадна. Тэдийг үнэхээр ингээд хөгжүүлээд мэдлэг боловсрох чадвар ингээд дэмжлэгээс нь хангаж өгч чадах юм бол тэд ч гэсэн хүн тэрэгцэртэй ч гэсэн хүсэл мөрөөдөл зориг тэмүүлэл байдаг гэдгийг илэрхийлэхийн тулд бид нар ч гэсэн зориулсан байгаа. Тэгээ оролцсон бас эмэгтэйчүүд ч гэсэн гэр бүлээс нь чи одоо болоо чиний мэз гэж юу аах вэ гэсэн хандлагуудыг ирж исэн боловч яг л энэ үзэл бодлын төлөө бид нар дуу хоолойгоо өргөхийн төлөө тэмцсэн, зүтгэсэн. Сурвалжлагаа хийх гэж очиход соёл урлагийн сургууль дээр очиход цолмон маань хамт ирсэн байсан. Тунгалаг тавиа дээр ирсэн байсан. Тэгээд тэр өдөр тунгалаг тавиагийн төрсөн өдөр болж таарсан. Сонин юм үйл явдлууд давхацсан үед урилга авчиж өгсөн. Тэгээд сурвалжлагыг бүгдээр хамт сонирхох гэх үү. За. Үнэхээр дөрөв улаан зүйлээс явжээ. Хоёрын урилга нэг шүү заяа. Баярлалаа. Хамт манай студид хүрэлцэж ирээрээ. За энэ шалгалтын ажлууд уу тий? Эдгээр болохоор миний нөгөө хичээлийн ажлууд байгаа. Тэгээд ингээд зохиомж, энд хар зургууд, тэгээд энд хуулбар зураг, энд болохоор яг хичээлийн натурмөртүүд байна. Тэгээд өнөөдөр нөгөө онооны 30 онооны шалгалтаа өгдөг. Тэр үзэсгэлэнгээ гаргасан өдөр. Яг бас өнөөдөр миний төрсөн өдөр. Юм давхцаа. Баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр манай тэр хүмүүс цолмон маань найз тунгалаг тавиагийнхаа шалгалтын ажлыг бас үзгээд ирсэн байгаадаа тааралдаад ингээ урилга өгч байгаа маш их баяртай байна. Цолмон энэ тунгалаг тавиагийн зургийг ер нь хэр үзэж
сонирхдаг байд. Ерөнхийдөө бол өнөөдөр бол анх удаага ирж ерөнхийдөө зургийг сонирхож илээ л да. Манай Монголд үеийн маань пэйж хуудасны гээд пэйж хуудсан дээр хөрөг зураг гэдэг зураг ерөнхийдөө сонирхуулж тавьдаг. Тэгээд тэр зургаас нь үзчихсэн. Яг бодит дээр нь бол ерөнхийдөө харж үзээгүй үнэхээр гайхалтай бас санаа оноо болохоор гайхалтай гарч ирсэн байна л да. Тэгэхээр харахад бол тэгээ хараал баймаар ховстуулмаар юм шиг тийм үү. Үнэхээр гой зурдаг юм байна. Бас жинхэнэ нэрээ авьяаслаг бүсгүй маань авьяасаа л жигнэсээ гаргасан байх гэдгийг харлаа. Одоо өнөөдөр бол бид нар инээмсэглэлэл инээгээд маш баяр хөөртэй ярьж нэвтрүүлэгт хүртэл урагдаад тийм ээ. Тэгээд тайзан дээр цэцэм гардаад л ингээ явж ийн. Энд хүртэл хэдэн жил ямар хэцүү өнгөрсөн бол жишээлбэл гудамжаар явхад өөрөө тэрэгэн дээр суугаагүй ирнэ. Тэрэгэн дээр суудсан хүнийг түрээд явхад хүмүүсийн харц ингээл тал талаас харах өрөвдсөн, хөөрхийсэн, гайхсан тэр харцны дор явхад хүртэл хэцүү байдаг. Гэтэл тэр харц байтугай ямиг ингээл даваал туулаад өнөөдөр ингээд маш олон ямиг ингээд үгүй юм аа гэд харуулад ингээ явах хүртэл хэдэн жил одоо зарцуулсан юм. Би 2005 онд Нуруу нуусны хавдраар онцлогдоод таглаанд орж исэн 3 дахь эмнэлэгт. Тэгээд тэр үед болохоор 13 настай жоохон охин байсан л та. Тэгээд тэр үед яг ингээд эмчилгээ хийлэгчээ таглаанд орсны дараа совилолтой эмнэлгээр ингээд 48 явж исэн. Тэгэхэд манай гэрийнхэн болохоор намайг бол ерөөхдөө хоош тавьж хороогүй. Гэхдээ яг бол анх болохоор те миний охин тэр үед одоо эмчнэр алхдаг болно гэд итгэл өгсөн байдаг те. Манай гэрийнхэн болохоор миний охин алхдаг болсон байна хүүхдүүдтэй тоглоо гэж хэлдэг байсан. Тэгэхдээ яг одоо би болохоор тэнцээ нөгөө жоохон байсан болохоор хүүхдийн гинэн цагаан сэтгэлээр гэх юм уу хүүхдүүдтэй тогломоор санагдаад байдаг, гармаар санагдаад байдаг. Тэгээд солилт би одоо цэрэн цэцэх совилт хөвччихсэн л та. Тэгэхэд хүүхдийн совилт гэж яддаг гэсэн. Тэгээд тэр хүүхдүүдтэй ерөөхдөө хүүхдүүд болохоор мөн л ялгаа авахгүй тэрнэртэй хүнийг өвчтэй хүн гэж тоолгүй тий харахгүй бусадтаас өөр гэж харалгүйгээр яг л нэг л хэвэнтэй хүүхэд гэдэг өнцгөөс харсан учраас тэрнэртэй суусан ч гэсэн тэр одоо тэрнцрийг тэр ялгаруулсан үзгүйгээр тэрнцрийг маань машин ч гэх юм уу тий агай нэг тоглоом болгоод ингээ харчихсан байсан учраас тэр хүүхдүүдийн гэгэн цагаан сэтгэлээр би энэ одоо нийгэмдэр гарч ирж чадсан юм болов. Би ер нь багтаа үтсэн. Тэгээд багтаа үтсэн болохоор ч юм уу ер нь нэг алхаж исэн дурсамж ч юм уу нэг тийм байхгүй. Гэхдээ би ерөөсөө нэг гуниглаад ч юм уу гутраад амьдралдаа нэг амар шаналаад ер нь бол байдгүй. Сүүлийн 10-аад жил ер нь бол тэгээд би ингэж боддөг юм. Яагаад заавал хөгжлийн мөршөлтөд иргэн гэхлээр гуниг зовлон гэж харах хэрэгтэй юм. Би ингээ гудамжаар ингээл таягтайгаа ч юм уу тэрэгтэйг ингээ явж явах хажуугаар би дотроо жаргалтаал энийгэл ингээл өөрийнхөө л ертөнцид ингээл явж яхад хажуугаар өнгөрсөн хүн хөөрхийн амт ингээл хардаг байхгүй юу. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр ч гэсэндээ ихэнхдээ гаргахад нэг юм хөгжлийн мөршөлтөд хүмүүсийн тухай хүргэн нэвтрүүлгийг юм эмгэнэлт драм шиг ингээл гаргаад идэг. Тэгээ би тэрэнд үнэхээр дурггүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар надад ч гэсэн ингээл чиний тухай нэвтрүүлэг хийя гэж ирж л хэлсэн байхгүй юу. Тэгэхээр би яг тийм эмгэнэлт драм болгомооргүй байсан учраас үгүй гэж хэлсэн. Тэгээ хизээ нэгэн цагт би яг тийх юм бол би өөртөө байгаа баяр баясгалан, өөртөө байгаа зориг тэмүүлэл ч юм уу, эргэн тойрны маань хүмүүс намайг хараад тунгаагаар би дамжуулаад урамшдаг гэдэг энэ зоригийг нь гаргаж ирэхийг илүү хүсдэг. Одоо манай гэр бүлийнхэн ч гэсэн миний охин гэртээ суугаад иж болохгүй гадагшаа гарчээ те хүмүүстэй харьцаа нийгэмтэй харьцаж явах юм бол чиний ертөнц өөрөө бий болоод ирнэ гэж хэлсэн учраас бас гарч ирсэндээ үнэхээр би бас баярлж байна л да. Тэгээ энэ өдөрт бас хүрсэн юм болов гэж бодож байна. Гэр бүлийн үед та 5 жилийн өмнө нөхөртөөгөө танилцсан найзлж ирсэн. Тэгээд одоо нэлэх хүүхэдтэй 10 сартай хүүхэдтэй хөөрхөн хүүтэй болсон. Толгор эрхтний бэрхшээлтэй ч гэсэн өөрөөрөө хүүхдээ төрүүлсэн байгаа. Хайр угсаа хүнийг ялгдаггүй тийм ээ. Тэгээд тэр хайртай залуу 5 жилийн өмнө учирсан. Хайртай одоо нөхрийнхөө тухай хэлээч. Манай яг энэ хажуу талын айлын хүүхдээ найз байсан л та. Тэгээд би шинэ жилд орох гээд
байгаа. Нүрэг бодсон суужсэн. Тэр үед жоохон байсан болохоор нүрэг бодож мэдэхгүй. Ямар ч сан палажа ээжээр аюулчихсан. Тэгэл шинэ жилд орондоо гэл нүрэг бодож сууж исэн чинь нөгөө хүүхэд орж ирсэн ээ. Хүй ингэж шинэ жилд орох гэж байгаа юм байж чи ингэж нүрэг бодож болохгүй. Наад бодгийн арилгач би будаадаг гэжсэн манай нөхөр. Хамгийн ерөнхийдөө хамгийн гоё дурсамж юм болоо гэж боддгийн. Тэгээд миний нүдийг нүрийг ингэж бодож өгөөд шинэ жилд маань ерөнхийдөө гаргаж өгчээсэн. Тэр үед болохоор яг тэр үед хүмүүс хараад хөөх чи ямар хөөрхөн болцсон юм бэ гэж хэлчихсэн. Тоглох туяа маань бас зурхаас гадна юм ойдог. Тий. Энэ палаж өөр байсан уу? Тэгсэн. Тэгвэл авьяаслаг мис юм. Тийм яаж ч үгүй юм нэг одоо авьяас байсан байна. Энийг болохоор шинэ жилээр өмсгөөд ажижсэн болооч. Одоо тоглох туяа за цолон бол гэр бүлтэй хөөрхөн хүүгийн ээж болцсон. Тоглох туяа маань одоо хайрын тухай мэдээж мөрөөдлийн хан хүү ч гэдэг юм уу тийм ээ. Мөрөөдлийн тэр сайхан хайрыг одоо л аль хэдийн энэ зүрхэнд нь тээцсэн. Магадгүй найз залуутай ч юм болоо энэ сэдвэр яриа өрнүүлээч. Найз залуугүй л дээ. Гэтэ ер нь бол би тэгж боддог. Нодлон бас нэг залуу эмэгтэйчүүдийн дуу хоолойгийн форумд эмэгтэйчүүдийн нүдэргийн форумудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөвлөж оролцож ирсэн. Тэгээд тэрэн дээр бас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхэн яазар шиг зүтгөө гэхээр их тохиолдолд гэр бүлээс нь чи хүүхэдтэй болчих. Хинтээ чамаагүй яаж чамаагүй байдлаар хүүхэдтэй олчих. Хожим чамааг төшөд тулнаа. Хайргүй байсан чамаагүй, амьдрахгүй байсан чамаагүй гэдэг тийм хандлагууд амар хэрдэг. Тэгээд миний хувьд гэх юм бол надад ээжээс минь ч хүртэл тийм зүйл ярьж ирсэн. Жохон ч ээж тэгээд би бүр ам ингээл өрөөм доторх шахал гайхчихсан аахгүй. Ээж та надад юу яриад байгаа юм бэ гэ. Тэгээд би тэр үед ээж тэгжсэн. Хөгжлийн бэрхшээлтэй байлаа гэд би заавалчгүй тэгж амьдрах нэг аавгүй хүүхэдтэй болчоод тэрийг хүүхдээ надаар ингээд минь намайг төрхийн тулд хүүхд төрүүлж байгаа юм шиг намайг надад туслахын тулд төрүүлж байгаа юм шиг тийм асруулахын тулд хүүхд төрүүлж байгаа юм шиг тэгж амьдрахгүй би яг бүрэн бүтэн гэр бүлтэй болно гэж ээжтэй хэлжсэн. Би өөрөө ч гэсэндээ яг баг багтаа аав ээж хоёр салсан байгаа. Тэгээд аавыгаа айгүйх боддог ч юм уу тэгж бодож өссөн зүйлээ бодлоо аавда хизээ нэгэн цагт уулзахаараа хэлэндэ гэж бодож исэн бодлоо шүлэг болгоод биччихсэн. Тэгээд манай найзууд тэр шүлгийг олж хараад үнэхээр болох юм байна. Наа чи хүнд хүрэхээр шүлэг байна гэд клип хийлгэж өгчээсэн аахгүй. Тэгээд тийм зүйлүүд мэдэрдэг учраас би гэр бүлээ айгуу гоё бүтэн авч явна гэж боддог. Гол байлаа гэж бодоход гүүрийн тавьж өгөөг мөртлөө гол гатлах нь ямар чухал вэ гэдгийг яриад байна шүү дээ. Энэ голыг л заавал гатлах хэрэгтэй. Энэ голыг гатлах нь их чухал гэж байгаа мөртлөө гүүр байхгүй. Наа чи яг онсон зөвөрлөө. Үйлчлэгээний газрууд нь тэр үзүр үйлчлэгээний газрууд, янз бүрийн хоол одоо зоогийн газрууд ч юм уу, кофе шоп тэдэр нь бүгд нийгмийн хариуцлаганд байхгүй. Тэгээ нийгмийн хариуцлага юу гэдэг одоо юу гэдэг чи шинэ жил болохоор хасрамжийн газрын хүмүүс очиод тэг хэдэн бэлэг өгөхөөрөө хязгаарлаад байна. Тэгээд яг нийгмийн хариуцлага бол жишээ нь тэр налуу шатыг тавьж байгаа нь л маш том нийгмийн хариуцлага. Налуу шатны байнга хэрэглэгдэнэ. Хууль байдаг аахгүй юу? Налуу шаттай заавал налуу шат байх ёстой. Стандартын тийм налуу шат байх ёстой гэж хууль байгаа мөртлөө хяналт нь байхгүй. Тийм тэгэн гут хяналт байхгүй зүгээр ингээд нөгөө налуу гэж зүгээр нэр зүүчихсэн налуу замууд хийсэн байдаг. Тэгэхээр бид нэр тэрийг одоо хошигнож нэрлэхтэй болохоор аим хорлох зам гэх нэр өгчдөг байхгүй. Тийм зүгээр алхаж явж байгаа хүмүүс хүртэл тэрэн дээр алтраад унах тийм үүтэй аяа. Тэр бол одоо манай нийгмийн хөгжлийн бэрхшээл болоод шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг нөгөө хамгийн том бидний алдаа болохоор төр засгийг хийгээл ингээд л бичээл яриад ингээд яваад байгаа. Гэхдээ төр засаг яг хизээ хийхийг бодол таашгүй шүү дээ. Тэгэхээр ингээд зүгээр нэг жижигхэн ганцхан кофе шопч болтгой нэг юм тэмтэрдэг юу хийгээд те меню гаргаад ганцхан жижигхэн байшинч болтгой нэг юм налуу шат тавиад өөрсдөө хувийн хвшлүүд ихлүүл аяндаа эн чин дэмжигдээд олныг хамгаалж явах юм шиг харагдаад байна. 120 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй байгаа. Тэгээд үйлчлэгээний газрууд яаж бодох вэ гэхээр 120 мянган үйлчлүүлэгч гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол нь тентх байгаа хүмүүс чинь хүн шттэ. Зургт үзэн, кофе шопоор үйлчлүүлэн, үсээ засуулна, кино үзмээр идэг. Тэгэхээр тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид нийгмийн хариуцлага хүлээх ёстой маа ингээд налуу зам хийх ёстой энэ чинь үүрэг гэж бодож өөрийгөө дарамтлаж ирснээс зүгээр л тэд үйлчлүүлэгч. Тэдгээр хүмүүс ингээд налуу зам хийгээд тийм лефт хийчих юм бол надад орлого оруулах үйлчлүүлэгч. Үйлчлүүлэгч бол хаа ингээд нэг тийм үзэл бодлоо авч тий. Тэгээд хандах юм бол тухайн хүмүүстэй ч өөрсөнд нь ч илүү өгөөжтэй болов. Бусад одоо залуучуудад те хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй үнэхээр хэлхийг хүсдэг зүйл маань болохоор та нар өөртөө гарч ирэхгүй бол те өөртөө гарч ирэхгүй байж нийгмийг бол өөрчлөлтийг хүлээхийг одоо хүлээгээд ингээд суугаад ах юм бол хизээч нийгэм өөрчлөгдөхгүй бид бүгд өөртөө нийгэмд харагдчихж энд чинь ийм хүн байдгийн байж тэг гэд танд зориулсан зам те танд зориулсан одоо ном те
тэр бүх зүйлийг гаргаж өгнө гэдэг зүйлийг хэлхийг хүсдэг. Зарим хүмүүс маань яагаад ч юм одоо жинхэнэ нөгөө хүний хартнаас айцсан тий хүний хэлэх үгээс айгаад ерөөдөө хойш суугаад сурчсан өөрийнхөө одоо өмнөөсөө одоо нөгөө гэр бүлийнхнаагаа явуулдаг болчихсон тийм байдаг л да. Хүнийхэн хөгжлийг бодож хайрлаасай. Мэдээж хайрлаж байгаа нь бол зөв л дөө. Мэдээж тухайн хүнд асуудал байгаа учраас хайр халамж хэрэгтэй. Гэхдээ нөгөө хүнийхэн хөгжлийг бодож хайрлаасай. Би бол зарим тал дээр ээж дээр амар баярлдаг байхгүй юу? Жишээлх юм бол чи хүний төлөө амьдраагүй шүү гэдэг. Тэгээд ерөөсөө ямар нэгэн зүйл дээр чим шиг сонсож байсан бол одоо бол магадгүй эргээд хийж хэлчихсэн. Одоо зарим зүйл дээр ингээд би хийж чадах юм дээр ээж бол ерөөсөө үгүй чи чадна гэж үлдээчтэй. Тэгдэг. Тэгээд өөрөө уучраад яг тийм тухайн үед болохоор яасаа өдгөн бэ гэдэг нэг тиймэрхүү бодол байсан ч гэсэндээ одоо би эргэж харахтаа намайг үнэхээр нийгэмшгээд ээж амар том нөлөө үзүүлсэн. Жишээлх юм бол 10-аад жилийн өмнө би гэрээсээ гарч орч чадахгүй ингээд явж байхдаа анх ингээд хаягн дээр явсарч байхдаа дүүгээ хажуудаа ингээд сандал бариулсан. Тэгээд жоохон ядрах болонгол манай дүү ингээд сандлын маань тавьж өгөө суудаг ч юм уу. Тэгээ автобусаар суухаар автобус ирж байхад би автобус хүлээгээд зогсож байгаа мөртлөө ирж байгаа автобусыг харчаад яаж сууж яаж буунда гэж боддог байсан байхгүй. Тэгээ одоо бол ер нь сурчиж тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй өөрийгөө боломжгүй зүйл гэж бодож байгаа. Ер нь бол би нийгэмд гарахгүй, ер нь бол энэ хөгжлийн бэрхшээлтэйг байгаа юм чинь би гэртэл байгаадаа гэж бодож байгаа. Залуучуудад гэр бүлд нь хандаж хэлэхэд нөгөө хүнээ хөгжүүлж хайрлаараа нөгөө залуучуудад хандаж хэлэхэд эхлээд босго, боржуур, шат хүний хандлага хүмүүсийн нүдний харц хүртэл амар хэцүү санагддаг. Гэтэ тэр бүхнийг чи өөрөө даахгүй бол хинч чиний төлөө явахгүй. Чиний ирээдүйд байгаа тэр аягалаж өгөх гэж байгаа тэр хоолыг чинь чи л сонгохгүй юм бол өөр хин нэг нь чиний хүслээр сонгохгүй. Чиний хүссэн захиалсан зүйл чинь ирэхгүй шүү. Чи өөрийнхөө хувь талангийн эзэн шүү гэж хэлмээр байна. Гоё юм мундаг хэлтэй. Тэгэхээр манай хоёр ч одоо нэвтрүүлэгт эрэхтэй өөрсдөө автобусан суугаад ирсэн тий. Би хэнийг Ямкыг хэлэхэд нь гайхсан байхгүй яаж автобусан сууж ирсэн бэ? Би урд нэрсээ тийм тэгж таарлаж байгаагүй. Фэшн шоу арга хэмжээг ивент тэгсэн Берланд клубийнхан эцэг их сургуулийнхан би чадна сайтынхан тэгээ бас олон дэмжсэн байгууллагуудыг үнэхээр та нарт баярлалаа. Та нар ингээд энэ фэшн шоу арга хэмжээ сайхан бүсгүй тэмцээнийг дэмжийа гэж зориглоогүй байсан бол дэмжий ингээ хамтаа хий гэж зориглоогүй байсан бол тэр гоё түүхэнд бичигдэх тэр үйл явдал болоход бас их тутмаг байх байсан шүү. Та нарын дэмжлэг маш их талархалтай байсан. Олон хүмүүсийн нүдийг олон хүмүүсийн чих нүдэнд маш том мессежүүдийг өгсөн шүү гэж бас баярлалаа гэдгээ давхар хэлмээр байна. Маш баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр илүү сайхан цаг ирж байна. Шинэ онд өнгөж гарлаа тий. Одоо бүх зүйл энэ шинэ онд бол дандаа шинээр эхэлж өнгөрсөн жилийн одоо муухай бүхэн ард хоцорж байгаа. 14 онд үлддэг тий. Тэгээд өөрчлөлтгийг бид нар бол ерөөсөө л энэ хажуугаас энэ айрыгаас ч юм уу энэ хавьяас л ингэж л хайх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм л та. Өөрчлөлтөөр л бид нар бүр тэр хол аваачаал тий. Амар том төрийн том нэг хууль гарч ижил бүх юм өөрчлөгдөөл. Хууль гарсан ч өөрчлөгддөггүй шүү дээ заримдаа бол. Яг хүмүүс нь ойлгоогүй үедтэй. Тэгэхээр нэг хүн ч гэсэн одоо юу гэдгийг манай дөрөв урлагийн нэвтрүүлгээр дамжаад энэ хүмүүсийн амьдралын талаар жоохон ойлгоод харах үнцэг нь жоохон өөрчлөгдчихвөл эн чинь ингээл өөрчлөлт явагдаад байгаа л гэж хараад байна л да тий. Өөрчлөлт бол маш өчүүхэн зүйлээс эхлээд түүнийг ойлгоцсон байхад бол том болдог. За тэгэхээр дараагийн зочин бол миний зочноо өрөх ээж болсон байна. Тэгэхээр би таагаар бас нэг зүйл асууя л та. Ер нь шивээс гэдэг зүйл ер нь сайхан зүйл үү муухай зүйл үү? Жохон таашаадгүй байсан шүү дээ тий хүмүүс. Би ч гэсэн таашаадгүй байсан. Тэгсэн чинь сүүлийн үед энэ чинь бүр том урлаг болоод. Тэгээ залуучууд ч гэсэн маш гоёор хийлэгдэг болоод шивээсчтэн ч гэсэн ур чадвартай болоод ах шиг байна л гэж бодоод шүү дээ. Хүн өөрийнхөө бие цогцсон дээр одоо өөрөө мэдээд юугаа хэлэх нь одоо тэр хүний ирэх үстэй. Би шивээс эзэж хэлэхгүй. Шивээстэй хүнд бас нэг дуртай биш. Ийм 2 3 4 үзэл бодол нийлжиж манай ярьслага сонирн болох хэрэгтэй. Тэгэхээр би одоо энэ өрхөж байгаа зочноороо дамжуулаад шивээсийг сайлгачгүй, муулгачгүй, урайлгачгүй бас үгүйсгэгчгүй. Тийм зүгээр л энэ ямар учиртай юм бэ гэдгийг энэ зочноороо дамжуулж би илэрхийлэх болно. За ингээд миний зочин Батүшгийг урьж байна. Шинэ оны минь. За яна би дуртай биш гэж хэлсэн. Би бодоогүй эцэг. За урилга хүлээж авсанд баярлалаа Түшгэ. За тэгээд энэ хоолойтой цамцтай ирдэг шивээс нусны шинжөө. Үгүй. Би нуулгүй хэлэхэд жохог эзчин шивээс чин залуу гэхээр л ингээл биеийн ингээл нэл шивээс хоссон л хүн орж ирэх байх гэсэн чинь. Өөрөө хэр шивээстэй? Яг уу би бол өөрөө ерөөс шивээсгүй.
Тийм үү? Бүр нэг ч Энэ байна. асуултыг асуусан чи юу гэж хариулсан бэ гэхээр би энэ өөрийнхөө биеийг илүү утга учиртай зүйлд хадгалж байгаа юм аа гэж хэлсэн. Хүний одоо арьс гэдэг чинь цагаан цаастай адилхан тий. Тэгээд зураач хүмүүс зөвхөн зураач хүн гэхлээр одоо ингээд юм дээр зотон тосоор ингээд тий зурх эсвэл цаасан дээр харандаагаар зурх гэсэн ойлголт байхгүй л тий. Тэгээд яг шивэс гэдэг маань юу вэ гэхлээр зүгээр л арьсан дээр зурж байгаа зураг гэж би ойлгодیں۔ Арьс бол одоо биднэрт өгөгдсөн цагаан цаас байгаа юм шүү. Тийм. Тэгэл би ингээд өөрийгөө жоохон хадгалаа. Тэгээд оновчтой уран бүтээлийг л хүлээж байгаа юм байна тийм үү? Наад чинь тэгээ жоохон амжих үзэл биш үү? Өөрийнхөө биеийг болохоор хадгалаад хүний биеийг болохоор харин нэргүй шигээд. Харин яг одоо яг ийм л дээ. Ингээд яг намайг сая гарч ирэхээс өмнөөс Монгол хүмүүсийн шивэсний тухай үзлэг ярьлаа шүү дээ. Тэгээд яг би яг хөвдөө юу гэж боддог вэ гэхэлэр яг манай монголчууд жоохон нэг шивэсний урлаг гэдэг юм эртгэн нэвтрээгүй болохоор жоохон хаалттай байдаг юм шиг боддог байхгүй юу. Тэгээд яг миний яг зорилго юу вэ гэхээр шивэс гэдэг юмыг хүмүүст өөрөөр харуулах. Тэгээд дээрэс нь яг шивэс хийлгэж байгаа тэр хүн одоо яг шивэс гэдэг юмаа өөрөөр хараасаа гэсэн тийм би зорилготой л байна. За, шивэс хийлгэж байгаа тэр хүн гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр би нэг сурвалжлага бэлдсэн байгаа. Тэгээд энэ сурвалжлага бас магадгүй миний амьдралд нэлээд том эрсдэл болоод шийдвэр байсан байж магадгүй. Тэгээд юу ч ярихгүйгээр тэгээд миний сурвалжлаганд анхаарлаа хандуулсан. За тэгээ. Ингээд хажим гартуулъя. Таны үйлдэл билээж авна. Дөрөв урилга нэвтрүүлгээ хийсэн гэдэг юм тоогоор. Тэгээд хурц ирж байгаа нэвтрүүлэг хийх гэсэн санал авсан. Тийм баярлалаа. Би өөрөө болохоор бас нэг тийм шивэс хийх. Үсэж хаасан зүйл боллоо. Тэр нь бол бас миний үлдэх ашигтай. Тэгээд тэр шивэсээ бас чамаа хийж болох уу гэсэн тийм саналыг өөрч шууд тавьчул яадаг юм бол. Одоо юу бэ? Харамсахгүй шүү дээ. Бид ч бол ингээд шууд явж идэг хүмүүс. Аюу харамсахгүй. Яг тэгэхээр би өөрөө утга учир маш сайн бодсон гэсэн. За тэгээд юу болох вэ? Аваа үлддэг юм шиг. Час гэдэг ингээд удаан ингээд үлдэх байгаад юм шүү дээ. Манай студид байгаа 3 хөтлөгчд болоод бүх хүмүүс маш том сюрприз байсан баг шүү дээ. Ингээд чамаас бүр маш олон зүйл асуух гэх манай үлдсэн 3 хөтлөгч бүр аман захтансан сууж байгаа. Тийм учраас тэднийг удаан хүлээл гэж өөрөө студидтэй холбоцгоо. Баярлалаа. Юу хийч вэ? Үгүй нэр энд жавхач одоо юу хийж вэ? Юу хэлж вэ? Тэгээд гинтийн шийдвэр гаргасан юм уу? Тэгээд арай эрсдэлтэй биш үү? Тэгээд яагаад заавал эндээ тэгээд юм хурууны хий юм а да. За тэгэхээр энийг бол яг шивэсийг маань хийж өгсөн хүн маань бас юу гэж харж байгааг эхлээд би сонсомоор байна л да. Надад мэдээж бас тайлбар бий. Эхлээд би ийм шивэс ер нь гээд өөрөөс нь асуумаар байна. Яг гоо би бол өөрт нь хурууны хийж байгаагүй. Тэгээд нэгт айгүй хэцүүлтэй. Жижиг. Тэгээд ган жохлох өөрөө зөрүүдлээдсэн. Би том хийлэхгүйгээд тэг яг хурууны хээний яг хэмжээгээр хийлгэнэ. Тэгээ боо юм болчихсон. Тэгээд ер нь бол яг миний яг бодсноор би өөрөөс нь асуугүйд яагаад юм хийлгэж байгаа юм. Би ер нь бол ихэнхдээ хүмүүсээс асуудیں۔ Тэг яг ган жохлох өөрөө болохоор амар утга учиртай гэдэг талаар тэгээд яг чиг байсан байхгүй. Тэгээд яг миний бодсноор юу гэхлээр би зүгээр тамгал гэж бодсон. Ягаад гэх юм бол яг одоо яг дээр үйд чинь ингээд нөхөн амтан чинь тамга гэдэг юм байхгүй бах те. Ингээд хорооныхаа тийм энүүгээр ингэж тамгалдаг байсан шүү дээ. Тийм болохоор би бол ган жавхлахын яг шивэсэн би бол тэгж л бодож байна. Яг тамга юм уу? Зарим нэг зүйл бол нууцаараа үлдэх нь бол дээр байдаг тийм ээ. Гэтэ сая дээр үед тамгалдаг гэдэг нэг яриа орж ирлээ шүү дээ. Ингээ би яриагаа өөрчилчихье. Тэгэхээр яг түшгээтэй ингээ зүгээр юу хийлгээд шивэсээ хийлгээд шивэсний талаар ярилцж байхад бол би маш өөр нэг ертөнцийг олж бас нээсэн л дээ. Яг шивэсний энэ урлаг гэдэг талаас нь. Тэгээ хамгийн анх шивэсний үүсэл гарал гэдээс өөрийг сонирхолтой зүйлийг ярьж исэн. Евразийн твд дээр үед амьдэрдэг байсан. Тийм одоо групп хүмүүс одоо бохгүй тий. Омог аймгийн хүмүүс тий ан хийж амьдэрдэг. Тэгээд тэд нэр болохоор яг одооноос 16,000 жилийн өмнө амьдэрдэг байсан хүмүүс. Тэд нэр хамгийн анх шивэс хийлгсэн хүмүүсүүд байгаа шүү дээ.
Тэгээд ингээд бодоод үзэх юм бол бас шивээс чинь ямар их урт удаан түүхтэй тий. Тэгээд яг ийм юу ОЦ гэдэг нэг мөсөн хүн олдсон байдیں۔ Тэр хүний яг арсан дээрээс нь хөлтцсөн тийм арсан дээрээс нь ингээд яг ийм биеэр ингээд дүүрэн юм шивээс ингээд олж харж байгаа байхгүй. Тэгэхээр яг шивээс гэдэг юм маань бүр тэр эртний Египтүүд пирамидыг барьж эхлэхээс өмнө тий. Грекүүд өөрсдийнхөө соёл иргэншлийг босгохоос өмнө шивээс гэдэг юм аль хэдийн хүн төрөлхтний соёл иргэншил урлагийн нэгэн хэсэг болцсон. Тэ ингээ байсаар ирсэн. Тэ ер нь бол илэрхийл. Тэгээд яг хамгийн анхны яг эртний шивээсний яг жишээнүүдийн нэг нь юу вэ гэхээр одоо анчин хүн агнсан амтныхаа тоог ингээ зураасаар ингээ биен дээр ингээ шивдэг байсан. Тэгээд хэрвээ одоо цэрэг дайчин хүн байсан бол одоо байлдаж тий одоо алсан хүнийхээ тоог ингээ тий ингээ зураасаар ингээ шивдэг байсан. Мундаг илэрхийлэгдэх юм шүү. Тэгээд ер нь бол яг ингээ шивээс гэдэг юм чинь соёл иргэншлүүд өөр авч үздэг. Гэхдээ бас соёл иргэншлүүд өөр авч үзхийн хажуугаар он цагаас ашиглалаад тэгээ шивээсийг үзэх үзэл бодол нь тэрнтэйг адилхан хувьсч явдаг байсан байна. Жишээлбэл эртний одоо яг Майя, Ацтекийн индианууд байна. Америкийн дээр үеийн уугуул иргэдчтэй Өмнөд Америкийн, Төв Америкийн. Тэгээд тэр хүмүүсүүдийн одоо яг зөвхөн баячууд нь шивээс хийлгдэг байх жишээ тий. Ламнар нь шивээс хийлгдэг байсан. Бүр зэрэг зэндээ болоо. Харин тий. Английн хатан хаан, Виктория хатан хаан байгаа. Тэгээ тэрний бас хүүхэд нь шивээстэй. Сонир байгаа шүү дээ. Британий хатан хаан шүү дээ. Хаана шивээстэй байсан юм бэ? Тэр мэдгүй. Тэгээд яриад байгаа. Чи өөр Англид бас нэлээд олон жил 6 жил гэсэн байна. 5 жил байсан багт би аягүй хэрчсэн. Батүшин энэ шивээс чи одоо чиний хобби сонирхол үсттэй. Тэгээ ер нь бол хобби. Тэгээ сонирхож байгаа учраас ингээд судалсан байна тийм үү? Лондонд байхдаа би түүхээр яг төгсөж исэн коллежоо. Тэгээд яг түүх шашин судал гэдэг юм маань шивээстэй бас ингээд айгүй гой холбогддог байхгүй юу? Тэр талаараа би ингээд айгүй их сонирхож авч үзтээ. Ер нь бол Батшиг хизээс ер нь анх хүний биен дээр шивээс эхэлсэн. Цааш 1-р курс гэхэлэр чинь 3 жил өмнө. Хамгийн анхны шивээс юун тухай? Хамгийн анхны шивээс тэр маа нэг надаа нэг заадаг нэг ах байсан юм аа. Юу зомбилэг гэдэг нэг айгуулаг шивээс явах үед. Тэгээд тэр ах шууд өөр дээрэл хийчих гээд гэсэн шүү дээ. Тэгээ нөө нэг гаран дээр ингээд айгуу том хийтэй байхгүй юу. Тэгээд би тэрийг анх давхарлаж шивээс сурж дасгал хийжсэн. Тэгэхээр ер нь бол би зомбилэг ахтай айгуух талархаж явдаг л яагаад гэх юм бол яг өөрийнхөө арсыг те юу ч хийж чадахгүй, юу ч хийж мэдэхгүй юм хүнд анх ингээд май чин дээр нооргл гээд ингээд өгж байгаад нь бие өгсөн биш баярлсан байхгүй. Хүн тэндээс яг ямар таашаал аваад байна вэ? Тэр ингээ арс руу хатгаад ингээ өвдөж байгаа өвдөл тийм аятайхан өвдөлтэй нөө. Биш ийм айгүй бол бас биш. Яг хаа өвдөлтөөс таашаал авахаасаа илүү миний бодлоор бол за тэнд нэг агуулмж байгаа да. Жишээ нь өвдөл чинь түрүү Жавхагийн дүрсэн айл найрус ингээд загсаж чинь би тэрийг ер нь жоохон бахтай их шүтдэг байсан юм. Тэр хүн чинь ингээд маш их шивэстэй. Тэгээд өөрийнх нь номон дээр өөрийнх нь амьдралаар юм хинээсч буй гэдэг ном байдаг хөөхгүй амьдралаар нь хийсэн бичсэн. Тэр ном дээр бичсэн байсан чинь таны энэ олон шивээс ингээд ямар учиртай байгааг асуусан чинь би хамгийн анхны шивээс нь өөрийнхөө зүрхнийхээ харалтай ээжийнхээ нэрний ихний үсгийг шивүүлсэн гэдэг жаахгүй. Тэгээ энэс дамжаад ер нь бүгд утга учиртай гэж байгаа өөрийнх нь биен дээр байгаа шивээс. Тэгэхээр энэ утга учир гэдэг нь нэг талаараа хүний сэтгэл бас ойрхон байдаг. Хоёрдугаарт бас чимдэг бах тий. Тэргээр гойдог ингээд нэг юу гэдэг чинь маш гоё мөрөн дээрээ шивэстэй залуу 100 ингээд ийм мөртөө бодолк ийм бодолк өмсхийг илүү зорддог ч юм. Тэрийг нь хүмүүс аваад гэхээр тэр хүн кайф авдаг ч юм уу тий. Яг над кайф чинь би одоо энэ мөрөн дээрээ шивэстэй л тий. Тэр кайф бол миний 15 6 7 наст байсан. Жохон бак харагдаад нэг охтод тарагддаг кайф. Яг над байсан баг. Одоо бол би шивэсийг нууж хийлгэж штэ нэгдүгээрт. Хоёрдугаарт зүгээр хинийч холоос харуулдаг минг шиг нэг онц харагдахааргүй юм хийлгэж штэ. Тэр нь над. Тэгэхээр ингээд хүний нас болоод сэтгэх төвшнөд агаад энэ шивэсний чинь сонголт болоод утга учир нь өөрчлөгдөд байна штэ. Тий. Одоо бол надад тэр бак харагдах, гоё харагдах нь бол их сонирн биш болоод арай өөр юмроор. Тэгэхээр түшгээс өөрөө их сонирн юм хэлжсэн л дээ. Би зарим шивэсийг хийдэггүй гэжсэн те. Айгуу мохоо юу хувиа хичээсэн сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би өөрөө загвараа гаргах дуртай. Би интернетээс ухаж олсон эсвэл өөр хүний зурсан зураг морог эсвэл одоо нэг зарим ингээд хүүхдүүд ялангуяа одоогийн өсвөр насны хүүхдүүд айгуу хурж ирдэг байхгүй. K-pop бод сонсдог тий. Бид нэр үрж ирээл тэгэл нэг багийн зургийг авчраал тэгэл яг л станер энэ багийн шивэсийг хэлгүүрээ нэг тий. Тэгэхээр би тэгэл дотор боож байгаа байхгүй. Тий яах вэ? Юу гэж тий тийм шүү дээ. Энэ ямар ч өөрт нь утга учир байхгүй. Ямар ч өөрт нь юм тийм онцгой тийм нэг гүн юм илэрхийлэхгүй. Зүгээр нэг од багийн шивэсийг авчраад хийлээ гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр нь хамгийн гол нь яг юу гэхээр би энэ тэр залуу юм тэр охин дээр тэр шивэсийг хийгээд хэдэн зуун мянган төгрөг аваад ингээл сахиж шүү дээ.
надад бол ашигтай. Мөнгөний хувьд бол санхүүгийн хувьд бол ашигтай. Тэгвэл яг миний дотор яг юу байгаад байгаа гэхээр би тэгээд тэр хүүхдэд тийм хачин юм хийгээд өгсөн. Тэгээд ингээд одоо нэг ойрын 1 жилдээ ингээд нэг баярлал явж лээ хөөрхий. Тэгээд сүүлдээ тэгээд тэрийгээ тэгэл хараал. Би юу хэлэх вэ гэж боддог байхгүй. Гэр хүүхдтэй болно тий. Тэгээд дээрэс нь тэр хүний хөгжмийн сонирхол нь өөрчлөгдөл яах юм. K-pop сонсгоо болиул яах юм. Тийм үстэй. Амин төгчөн сонсдог болчихлоо яах юм. Тэгээд хэцүү шттэ. Playtime дээр гинт бүр ингээд хүмүүст дургу хөргсөн үйлдэл хийж л яах юм. Тэгээд ингээд яг би зүгээр яг хүн үлдэхээр л тийм их дуртай. Орсын зүүн бэлгийн талаа гэдэг нэвтрүүлэг үзчихсэн. Тэгсэн чинь нэлээд шилдэгүүд нь үлдсэн тэр нэвтрүүлэг дээр ингээд гаргалгаа байхгүй. Тэгсэн нэг шивэстэй хүмүүсийг оруулаад тэгээ хувцастаа зогсоож байгаа байхгүй. Тэгээ шивэсийг таалгаж байгаа. Тэгээд энэ хүн эндээ юм шивэстэй гэж хувцсных нь гадаас нөгөө хэдэн зүүн бэлгч чинь таагаал. Тэгжсэн нэг нь ингээд нөгөө нэг тэр шивэстэй хүнийг ингээд дагуулад гараа авсах байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг камеранд дагсан чинь чи энэ шивэсээ арилгуулах хэрэгтэй. Энэ чи юм утга учиртай. Чи одоо юу гэдэг чи бүрсгэнээс дэше юм байлгаж болохгүй гэж тайлбарлаад явцсан. Тэр чи яг энэ талаас юм судалдаг уу? Тийм явс мэдхгүй хүнд яргалаа тий. Би ер нь бол яг тэгж боддог байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд нэг хүн ингээл над тэр хурж ирлээ тий. Тэгэл систем дээр. Би гавл хийлгэмээр тэгэл хурж ирж байна зөө. Тэгтээ айгуулаг утга зүгээр тэгээ бодъё зөө. Тэгэд яагаад би гавл хийлгэж байгааг гэхэлэр би ингээд хүн болгоно л тий үхдэг тий хүн болгоно асуурдаг. Тийм болохоор би гавл хийлгэж би өөрийгөө ингээд тий ганц амьдралаа үрж болохгүй шүү. Би тэгээ юу юуг одоо нас урч магадгүй гэсэн тийм тэгээ сануулга болгож би гавл хийж гинэ гэсэн хүнд бол би дуртай юм. Тэгээ тэр хүн өөрийнхөө гавлыг хийлгэсэн тэр шивээсээ хараад юу гэж харах вэ гэхээр энэ балер тий балер гавл нэстэ амар юм илэрхийлсэн гавл гэж харахгүй шүү дээ. Тэр хүн чинь хараад цаг гэж харах байхгүй юу? Тий тэр хүн чинь энэ гавлаа хараад тэгээд тий ойртож байгаа шүү. Тийм болохоор би одоо амьдралаа айл болох үр бүтээлтэй байх хэрэгтэй гэж байна. Тэр хүн тийм сэтгхүү суудсан болохоор ямар ч гим хор байхгүй шүү дээ. Харин ч сайн байгаа шүү дээ. Тэгээд тэр талаасаа өөрөө яг юу бодож шивээс хийлгэн тэр чинь л чухалхгүй юу? Яаж явж байгаад анх ингэ шивээс хийх болчихвоо? Түүхийн чиглэлээр сургуулаа төгссөн гэсэн тий. Анх зурдаг байсан уу? 1 2 3 дугаар ингээ би Монголд төгссөн ч ихүүдээ 38 дугаар сургууль тий. Бага ангида 38 дугаар сургууль. Тэгээд би Лондонд амьдрах гээд явсан ихч рүүгээ. Тэгээд Лондонд амьдрах гэж очиод тэгээд ер нь яг Монголд ч нэг юм штэ. Ингээл бага ангид ялангуяа математик тий физик монгол хэл гэл юм ингээл үдээлээд штэ тий. Тэгээд Лондонд ингээд очиход ингээ би яг тийм сэтгхүү сууцсан байхгүй. Би одоо математик хийхгүй болохгүй гэл тий. Нөх хүрдээ цээжлэл. Тэгээд яг ингээд хичээл дээр ингээд зураг зураа суужсэн чи манай зургийн багш нар хараал бүх баа штэ. Чи амарлаг өнгөрч байгаа юм шүү. Чи айгуулаг тий авьяастай мэн гэ тий. Тэр үеийнхнасаа илүү авьяастай ер нь тэгээд яг монгол хүмүүс ч бас хүн амын тоон цөөх мөртлөө айгүйх авьяастун айгүйх олон байдаг штэ. Тийм болохоор тэд нар бас гайхсан байх л та сургуульд нь зурдаг хүүхд ховор. Тэгээ сургуульд нь 10 мянган хүүхдэд сургууль хийж зурдаг хүүхд айгүй ховор. Тэгээ яг би яг тэр үеэс яг ойлгож гисэн байхгүй. Ер нь бол яг урлаг гэдэг юм чинь хүн зурх авьяастай байна гэдэг юм чи айгүй тийм чухал юм аа. Энийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд яг манай багш нар намайг айгүйх дэмжиж эхэлсэн. Тэгэл өсвөр насныхаа үед тэгэл зурагт мөрт ингээл үзэж явах чи шивээс мэвс гэж юм гарч ирлээ. Тэр үед намайг яг 13 4-тэй байхад л яг айгүй тийм юу популяр болж эхэлчихсэн. Miami Ink гэдэг нэг нэвтрүүлэг гардаг байсан байхгүй юу? Нэг сууг би ямар сууг амартсан байна. Тэг яг Amy James гэдэг нэг айгуулаг тийм нэг шивээс ч юм байд. Еврей, Израилийн шивээс ч. Тэг тэрний ингээл нэвтрүүлэг үзэл ингээл амар тий. Сэтгэл хөдлөл. Тэгээд тэрнээс л хойш ерөн дуртай болж гисэн. Тэгээд яг 14 5-таа да яг Лондонд ингээд юу ах махтайгаа ингээл нөө юугаар Camden гэдэг нэг тийм нэг захын нэг тийм хэсэг өгдөг гэсэн байхгүй айгуу гоё тийм хорол. Тэгээд тэр юугаар ингээд дандаа тийм нэг жижигэн сонин дэлгүүрүүд захуу дэлтийн сонин юм зардаг. Тэгээд хамгийн гол нь шивээсний газар байдаг гэсэн. Тэгэл тэрүүгээр яваал ингээл хүнтэй танилцал ингээл. Тэгээд ер нь бол тэгж л анх шивээсэн сонирхолтой болж гисэн л дээ. Тэгээд яг хөө тэнд жоохон байсан болохоор нэг шивээс мэв сураадах боломж гараагүй те 18 хүрээгүй бол зааж өгөхгүй шүү дээ. Тэгээ Монголд хурж ирээл тэгэл сурч эхэлсэн. Тэгээд ямар мэрэгчлэл хийж явдаг юм бэ? Би яг одоо шүтээсийн үйлдвэрлэл технологи дизайны сургуулийн 4-р курс сурч байгаа. Тэгээ улаавина жаз хөгжим арай нэг юм бүдэг гэрэлч гэдэг юм ингээд гоё хоршдог юмнууд байдаг шүү дээ. Шивээс юутай их гоё хорших вэ? Шивээс Таиландд шивээс ламнартай хүртэл хослоод шүү дээ. Тэгээд Таиландын ламнар одоо Таиландын буддын ламнар сакьянт гэдэг шивээс хэлэхтэй. Ариун бих гэсэн үг юм байлээ тэр нь. Сакьянт. Тэгээд Анжелина Жоли хэлэгдсэн байдаг шүү дээ. Нуруунд дээрээ те. Тэр чинь буддын сургаалыг ингээд шүүлждэг байхгүй. Тэгэхээр яг шивээс яг юутай зохих вэ гэж хэлэхдээ айгүй хэцүү. Цаагаар чинь
одоо барууны улсуудад эмчнэр шивээс хийлгээд яваад байна тий. Гэхдээ яг эмчнэр шивээс хийлгэж чинь, инженер хүмүүс шивээс хийлгэж чинь тий. Архитектур хүмүүс шивээс хийлгэж чинь. Өөрт нь одоо урлан ч юм уу те нэг бодлоо шивээс хийдэг юм салон байна гэж бодоод за танаас салон дээр чинь ингээ баг яваад очиж явахын юм ярих гэсэн чинь салон байхгүй гэдэгсэн аахгүй. Тэгээд дараа нь бид тэр салооны талаар ярилцж байгаад ингээ өсчин мөсний хажууд ингээ нэг салон байгуулж болдог юм өгч чинь. Тэн дээр бүр их тийм хатуу эсрэг байр суурьтай байсан те. Тэрийг одоо өөрөө хэлэхгүй. Шивээсний газар подуулан дотор байж болно. Шивээсний газар өөрийнхөө амьдардаг гэрийнхээ хажууд өрөөнд шивээсний газар хийж болно те. Байшин дээвэр дээр ч байсан болно. Шивээсний газар хаана байх нь хамаагүй. Гэхдээ яг ямар юмны хажууд байх аюул хамаатай. Тэгээ та сая ярьсан шүү дээ. Шивээс юутай хоршт ингэ гэсэн шүү дээ. Яг шивээсний үйл ажиллагаа гэдэг юм бол би хувьдаа бодохдоо ер нь бол юмтай хоршоод хэрэггүй л гэж боддог. Ягаад гэх юм бол шивээс гэдэг юм чинь шал тустай тэр чигээрээ өөр ертөнц шүү дээ. Тэгээд яг би бас өөрөө яг ягаад дуудлагаар шивээс хийдэг нь айгүй товчртай л та. Яг одоо нэгт айгүй нам гүн байдаг хөөхгүй. Ингээд хүний гэрт нь очиод ингээд хийхлээр тэр хүнтэйгээ яриад тэр хүнийхээ санааг яг ойлгож аваад яг зөвхөн тэр хүнтэйгээ эсвэл нэг хідэн найзуудтай ч юм уу тэгээд ингээд яг юу хэлэх гээд байгаа юу хүсэж байгаа яг тэрийг нь яг мэдэх тийм бүрэн боломжтой болтой яг дуудлагаар яг хийхэд. Тэгээд садаа болохгүй. Тэгээд дээрээс нь цэвэрхэн өөрийнх нь гэр явж хамаагүй цэвэрхэн. Шивээсний урлагийн талаар тодорхой хэмжээний мэдлэгийг бид нараас олгосон байх байхаа гэж бас найдаж байна. Ингээд миний урилгыг хүлээж авсан чинь баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Студид сансан байна. Бид нар ч одоо оноос өмнөх нэлээд хэдэн дугаараа гадуур явсан шүү дээ. Тэгээ Jack's Coffee Shop дээр байсан шинэ жилийн дугаараа бас гадуур бичлээ. Сайхан байна. Одоо ингээл цаашаа үргэлжлэндэ. Тэгээ яг өнөө энэ студид орж ирж үзхийг хүсэж ирсэн. Тийм студид ингээ анхудаа мэдчилж сайн байна гэдэг. Тэгээ студид нэвтрүүлэг хийх бас гоё юм те зочдтойгоо уулзах гоё. Миконыг хэлжсэн юм аа. Их сайхан зочин аваад ирчихээр нэг сайхан хоол идэд нэг уяг болцсон. Гэдэсний сайхан задцсан ш санагддаг гэдэг шиг. Өнөөдрийн дугаарын арт дээр надад яг л тийм гоё таатай мэдрэмж төрж байна. Их гоё тийм цутгалан. Ягаад гэвэл өрсөн зочин болгон маань өстэй сайхан урилганы маань жинхэнэ эзэд нь байж чадсан. Ярих сони ихтэй. Цаашаа бүр ингээд үргэлжлэхээр л хин тийм их сонирхолтой сайхан зочид байсан болохоор одоо их сайхан сэтгэл цатгалан сууж байна. Уяг. Тий, уяг байна. Шинэ цаг эхэлж байна. Сайхан байна. Та бүхэн 2015 онд та бүхний ажил амьдралд чинь амжилт хүсье. Тэглгүй бах уу? Бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Ингээд өнөөдрийн шинэ оны анхны дугаарыг маань эхлүүлсэн Mongolian Core Group-ийн төлөөлөл шинэ үеийн дуучин залуусын төлөөлөл болсон. Core дуучдынхаа бас үзэгчдэд болон бид дөрөвт манай хамт олонд зориулсан мэдлэгээр бүгдээрээ өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлүүлцгээе. Дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баярлалаа үзэгчдээ. Баярлалаа үзэгчдээ. Just too good to be true. I can't take my eyes off you. You'll be like heaven to touch, and I wanna hold you so much. At long last, love has arrived, and I thank God I'm alive. You're just too good to be true. I can't take my eyes off you. Pardon the way that I stare, and there's nothing else to compare. This side of you makes me weak. There are no words left to speak. But if you feel like I feel, please let me know that it's real. You're just too good to be true. I can't take my eyes off you. I love you, baby. And if it's quite alright, I need you, baby. To warm and lonely night, I love you, baby. Trust in me when I say, oh, prairie, baby. Don't bring me down a bed, I need you, baby. Now that I found you, stay and let me love you, baby. Let me love you. You're just too good to be true. I can't take my eyes off you. You'll be like heaven to touch, and I wanna hold you so much. At long last, love has arrived, and I thank God I'm alive. You're just too good to be true. I can't take my eyes off you.